ямар ч нөхцөл байдал үүссэн Монгол хүн босоод ирэх байх гэдэг. Сэтгэлийн хаттай гэх юм. Юмд няцаж айх гэдэг зүйл ер нь би Монгол тулаанчдаас харж байгаагүй. Тэгэхээр нэг тийм зан чанар бас Монгол хүнд өөрсдөө бас байна шүү дээ, тий. Одоо юу гэдэг юм. Илүү тамирчинтайгаа тулаад ингээд нэг тулалдсан ч гэсэндээ нэг няцаад халираад байхгүй. Ингээд бат зогссон бол үзийг бол үзэл байж чадах хэмжээний бүх нөхцөл зогсоож чаддаг хүмүүс. Та бүхэнд энэ цаг мөчийн мэндийг хүргэж байна. Онцгой нэгэн дуу хоолой мэдрэмжээс хуваалцахыг зорддог Хүүхдийн гэр подкаст маань шинэ дугаараа та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн зочноор маань холимог тулаанч одоо үнэнхүү хүрэлцэн ирсэн байна. Тэгээд сүүлд бас Монгол төмнийг огшоос маш гоё ялалтыг бас багаараа улс их орондоо авчирлаа. Тэгээд яг энэний дараах сэтгэлдээс сонсоод өгөө. Яг онгоцны буудлаас авахулаад одоо хэвлэл мэдээлэл сайтуудаас ярилцлага аваад эхэлж байгаа шиг байна лээ. Ер нь ялалтын дараа одоо ийм зүйл байх болов уу гэсэн тийм хүлээлт байв уу? Ер нь ямархуу мэдрэмжтэй байсан бэ? За энэ подкастыг сонсож байгаа нийт хүмүүстээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд тоглолт эхлэхээс одоо юу гэдэг нь тулаанд очиж тулдахаас өмнө сэтгэл зүйгээ мөнхийдөө бэлтжээд очичоод тэгээд сэтгэл зүй маань Солонгосыг ялна гэсэн зорилготой очичоод ялчаад тэгээд аягүй хүлээлттэй байсан л та. Хожижингуудаа бодоод байгаа юм чинь за буухар чинь бид нарыг ядаж тосох болов бид эдийг ядаж яриа авах болов гэж бодоод тэгсэн чинь буугаад ирсэн чинь 2 сайт ирсэн байна яриа өгөөрэй манайд хувцнуудаа ингэчээ гэл айгуу тийм гоёсан. Тэгээд сэтгэл гэх юм бол одоо юу гэдгийг одоо нэг мүлээлт гэхээс илүүтэйгэр ерөөсө авраг болчоод дараагийн бодогдоод байгаа учраас саяных дээр бол нэгт гэж амар одоо ингэчээсээ тэгчээсээ гэсэн юм бол нэг шатал алхлаа гэж аа. Тий. Ерөөсөө л аврагыг л зорж байгаа учраас бид нар 8 сарын сүүлээр одоо Япон болон Америк нэгдсэн улсын 2 баг тулах юм байлаа шүү дээ. Өөрийн хувьд бол яг аль багтаа нь үзмээр байна? Би одоо яг нэг нүг барихад бол Японы багтаа тулахыг бол маш их хүсэж байгаа. За яг миний хувьд шүү дээ. Манай залуучуудын яг хувьд одоо аль нь чамаагүй гэдэг байна. Гэхдээ би бол Японыг очиж гэж бодож байгаа. Гэхдээ зүгээр айгаад Япон Америкаас ингэж байгаа ч юм байхгүй л дээ. Гэхдээ зүгээр одоо Япон хүнтэй тоглож үзмэр шүү дээ. Тэгээ одоо бас сонирхолтой байна. Сонирхолтой байна. Тэгээд тэр хооронд ч юм бас одоо энэ тэмцээн дуусаад дахиад тулаанд үргэлжлэн шүү дээ. Тийм учраас дараа нь жоохон бэлтгэл сургалтайгаа сайжирчвал илүү томчуудтай нь үзэх юм болов. Одоохондоо нэг тийм супер хүн биш шүү дээ. Black Combat-ын яг нөгөө Монгол дахь тамирчдын одоо өрсөлдөөнөөр шууд контент нь эхэлсэн шүү дээ. Тэгэхэд бол яг нэг 2 багт хуваацсан. Манайхан бол хоорондоо бол нэлээд ширүүн уур амьсгалтай контент дээр харагдчихлээ. Өөрийн хувьд бол нэлээд юм хурц характертай мэдрэгдсэн шүү. Ер нь амьдрал дээр хэр 50 хүн бэ? Яг тэгээд одоо юу гэдгийг би төвтэй ч гэдэг юм. Эсвэл нэг бусад одоо энгийн амьдрал дээр нэг би юм шүү, тэгдэм шүү гэдэг нэг тэгээд байх нь ер нь одоо ингээд эргүүлээд бодоход бол ховор гэдэг юм. Яалтчгүй нэг юм бурууд бол хатуу. Зүгд бол тэгэл зөөлөл байдаг төрлөө. Тэр чинь бас нөгөө багийн бас ашиг сонирхол өрсөлдөөн явж исэн шүү дээ, тий. Тэгсэн. Тэг чи нөгөө 2-2-ороо боксдсан шүү дээ. Тий. Тэгэхэд яагаад нэг тамирч одоо танаа багийн нэг тамирчныг яагаад одоо болиулсан юм бэ? Тэрнийг яг нөгөө солонгос хэл дээр нүдсэн болохоор би бас яг сайн ойлгож чадаагүй. Тэр бас сонирхолтой тий. Хэсэг бас 2 нэгдсэн шүү. Тийм маш сонирхолтой. 2 эсрэг 2 бокс шууд рингэн дотор тий. Манай ихтгэлд халтраад умчдаг юм хий гიშгээд. Ондоо ингээд зөвхөлцөд явж байгаа хий гიშгчээр умчгаар чинь. Тэрийн зөвхөлөд умчлагыг харсан юм шиг байлээ. Тэгэнгүүтээ зөксөочингууд нь тэгээ дараа нь бичлэгээ ухрааж үзээд биш юм байна дахиад тоглох юм байна гэдгсэн эсрэг багаас шүүгч нь одоо бойлгчээд байгаа дахиад тоглох гээд байна гэдгийг л 2 мөргөлдөөн болж байгаа байхгүй. Тэгээд удаасаа тэгээд анх бид нартай уулзаад холбоон дээрс нэг дотроо айгүй тийм бид монголчууд ер нь нэг жоохон нам гомдуу тайван юмыг ажиад зуудаг шүү дээ тий. Тэг ингээ ажиад байжсэн чинь жоохон юм байна хоорондоо нэг жоохон дундаа нэг биптэй байвал хэрэгтэй шүү гэжсэн. Контентын найруулга нь бас юм өрсөлдөөн гаргаж байгааг харуулах хэрэгтэй. Тийм дундаа бас биптэй байгаа. Тэгээ дунд нь тийм байгаараа гэж хэлчихэд тодорхой хэмжээний нэг мөнгөн шагнал ярьж байгаа чинь тийм ээ. Тэр чинь бас өрсөлдөх чадвар өндөртэй хүмүүс шүү дээ.
Тэгэл ер нь бол тэгэл өрсөлдөөл эхэлж л байгаа юм л да. Нэр манайхан ч бас яг тийм найруулах ч юм уу контент онцгой олох юм гаргаж ирэхгүй бол бүгдээрээ айгүй дэлгүүн суух гадээж магадгүй шүү. Тийм шүү дээ. Очоод камер ингээл ассан чинь бүгд чив чимэг бол ингээд уртаараа юмч ярихгүй. Тэгэл анх нөгөө чонжин дээр уулзаал хүмүүсээ цуглуулаад за жин хэдэн хүн байна. За тэнд тэлсэн байна. За тэгээд тэнд чин чонжин дээр очоод сайн тамирчид ах нар манаас ганц нэг ирсэн шүү дээ. Тэгээд чонжин болдогч одоо манай Чингис хаан шүү дээ. Чингис хааных нь доор шорон дээр одоо бэйлэн хүмүүсээ зодтолдохгүй. Та нар биднийг доромжлоод байгаа юм гэсэн. Өнцгөөс харсан ганц нэг хүмүүс байсан. Тэгээд тоглоагүй тэр контентэнд оролцоогүй. Бид нар яах вэ? Тухайн үедээ бид нар гэж яриагүйсэн. Байгаагүй шүү дээ. Миний зөнгөд баг бүрдчихсэн тийм. Миний хувьд болохоор хүн байвал тоглоё. Одоо юу гэдгийг цаашдаа ирээдүг маань засч өгөөд одоо явуулах боломж нэгдэж байгаа юм чи боломжийг ашиглая гэж бодож ирсэн болохоор. Тэр яг Цонжингийн хажууд хоорондоо бас тулж байгаа нэг хайлайтууд байдаг шүү тий. Тийм шүү дээ. Яг шорон дээр шүү дээ. Зүлгэн дээр. Бас сонир шүү дээ. Яг камерын наадлын өнцгөө нь план нь болохоор цааталтаа чинж харагдаад идэг. Яг доор нь монголчууд хоорондоо бокстод байгаа шүү дээ. Тэгэхээр чинь яг тэр нөгөө нэг 2-2 бокс хийгээд тэгж яхад яг рингний гадна талаас одоо танавагийн үеийн та хоёроос хэрэлддэг шүү. Тэр чинь бол ер нь эртнээсээ л ингээл хэрэлдээ яваад байна уу та. Тийм шүү дээ. Одоо тэр нэг хоол идээ сууж байхдаа л одоо юу гэдгийг нандахыг нэг багийн нахлуулаад за одоо нэгийг одоо чи ахалчих гээл. Тэгэл 2 баг туваагдал яжсэн. Тэгээд содном дөрч гэд манай тэр нэг дүү маань бас нэг янз юм яриад ерөөсө багасаа нэг 2 багаас 2 хүн л юм яриад идэг. Тэгэл анх контент тэгээд тэр одоо энэ тулааны бүхэн болж байхад 2 хүн л хоорондоо яриад идэг. Тэр маань үргэлжилж яваал тэгээд одоо хүмүүс үзээгүйсэн хүмүүс нь одоо мэдхгүй хүлээж авахгүй шүү дээ. Одоо яг амьдрал дээр ямар байдгийг мэдхгүй хүмүүс чинь бидний одоо яг шүүлтүргөөр хүлээж авч байгаа шүү дээ. Яг амьдрал дээр бол юу гэдгийг содоо хитэр яна балаа юм ярьчлаа сан задмаар ойл ингэж болохгүй юм биш үү. Дараагийн удаа сайжраад бас нэг үг гэл дээр анзаарах хэрэгтэй юм биш үү. Гэх юм бас анализ хийгээд ярилцаад байж байгаа. Чи одоо хамт бэлтгэлээгээд цуг хоол идээд дэрчүүдийн нөхөрлөл ингээд явж байгаа хүмүүсээс тэрнийг амьдрал дээр ямар үдий бас мэдэхгүй л байна л да. Ер нь бол юугүй бас ингээд бид нар чи ингээд хоорондоо ингээд ер нь дотн байхцсан бол баг хэрэлддэг үстэй. Гүү юу? Тийм шүү дээ. Одоо дотн байхтсан бол алдаа оноог нь хэлэн чи эн чинь тийм байна ингээч тэгээч зөвлөн бас сурах юм байна те нэгнээсээ. Тийм дотн байхтсан бол ер нь бүх юм алдаа оноог ярилцаж байгаа. Өнөөхөгийн тухай яг одоо хувь хүний чинь тухай бас хоёлоо дэлгэрүүлж ярилцмаар байгаа шүү. Спорттой ер нь яг хизэнээс танилцсан одоо анхны заал хаана байв, анхны бэлтгэл хаанаас эхлэв, анхны багш. 2007 онд одоо нөгөө сургуулиудын нэг спартакиад гэж нэг амар гоё юм болдог гэсэн шүү дээ. Одоо ингээд миний цад санаж байгаа 2012 оны төгсөлт гэрч миний хувьд дээшээ 6 7. Тэгээд тэнд уртын хариалт хөнгөн атлетикийн тэмцээн гэж болдог гэсэн. Тэгээд уртын хариалтанд нь оролцоод хүрэл медаль аваад. Тэр нэг спорт руу ер нь төгөх юм байна да гэдэг нэг дотроо жоохон бодсон. Би манай аав одоо спортыг сонирхдаг, бүхийг эндэлдэг юм байдаг. Тэгээд би нэг ингээд медаль авсан аав гэдгсэн. Тухайн үед заа гэдэг хэлжсэн. Тэгээд 2008 онд Бээжингийн олимп болоод төвшинбээр аварга олимпийн аварга боллоо гэдэг ихэд л заа минь нөхөө сайхан бэлтгэлээ гэж жудооч юм болно да. Тэгээд л анх жудоо барилт игээд л аавынхаа ил дүрэнд илдэгдэж явж байгаад манай суманд Баянгол одоо нөгөө Сэлэнг аймгийн Баянгол сум гэдэг чинь бараа шүү дээ. Бараа. Тийм. Би бараа ороод унтурж өссөн. Тэгээд бие тамирын багш Батол тогш маань тэгээд жудоо бүхэн ерэн секц ажиллуулад одоо ажиллуулна гэж одоо нээгээд тэгээд хідэн годсон дээр анх хийдэг байлаа бид нэр хевсэн дээр унахад халуу гараад арьс шатаад ингээд төлөгддөг байхад л бид нэр хийдэг гэсэн. Тэгээ багш маань наваг ер нь нэг олон жил дагуулж явсан. 5 жил яг өөрийнхөө хөвч ийш тийшээ тэмцээнд явна. Тэгэл би чинь сэлэнгийн хөвч чинь богоноор явахгүй байна гэж байхгүй. Нэг 3 давхурт нь толгаагаар яваад нэг сандал доор нь яваад заримдаа мөнгөтэй үедээ явна, боломжгүй үедээ тэгэл багшаараа зардлаад аалгаад багш маань яг л өөрөө хөвч намайг хөтөлж аваачаад нэг 5 жил орчим байлгаад тэгээ багштайгаа ер нь одоо хүртэл байнга л яаж ийж ингэж ярьдгийг тэгээд
сэлэнг рүү би шилжээд баяр сайхны мөнгө хот гээд байлдааны самбын дэлхийн аварга 2 мөнгөтэй. Ерөөхдөө одоо томоохон байлдааны самбын тэмцээнээс медаль авчдаг. Тэгээд 52 кг гэж тодтолдог. Тэгээд чи сайн бүх болноо. Тэгээд бэлтгэлээ сайн хийгээрэй гэд миний заах юм ингээд дууслаа. Одоо дараагийнх нь Улаанбаатар хот руу очиод Женко клуб дээр ингээд очиорой. Тэгээд надад бүх эрдэмээ цаагаад тэгээд би сэлэнгэд 2012 онд очиод биш 2012 оноос ер нь 2010 онд улсын аварга гэдэг тэмцээнээс хүрэл медаль аваад би медаль авахгүй 2013 хүртэл ингээд одоо өсвөрийн тэмцээн чинь бараг жилд 10 хэдэн тэмцээн болж байгаа шүү дээ. 30 40 тэмцээнд ямар ч медаль авахгүйгээр явжсэн үйл. Тэгээ аваа би боли багшаа би боли гэдээ уйлж исэн юм чи сөндөө идэх шүү дээ. Тэгээд сэлэнгэд очиод багш маань мэддэг техникүүдээ ерөөхдөө нэг ийм байдаг юм. Багш нь ийм сурсан. Чамд байгаа мэддэг юмудаа зааж өглөө. Одоо сайн багш нар очио гэл. Тэгээд одоо улсын аварга төсвөр залуучуудад төрүүлээл хэлсэн би ерөөс. Тэгээд Байлдааны самбар. Энэ жудуу өрөлдөг. Жудоогоор. Яг хөө мэдээж спорт эхлэл бол жудоогоор эхлээд 5 жил явсан ба штэ. Тэгвэл ер нь 12 3 жил би цаам жудоогоор барилдаж байгаа. Сая сүүлд одоо энэ тулааны спорт гэдэг 19 оноос хойш одоо отхон зай гэдэг хүн над тулаан заагаад ер нь нэг иймэрхүү хантай байдаг шүү гэдэг. Одоо миний тэр 100 гарын скотчок хийгээд зохиод байгаа зохилтыг ч анх намайг миний мөрөнд намайг зохиод идэв гэсэн. Яа ямар ари өвддөг юм бэ та одоо. Амар зохиод биш тэгээд. Тэгвэл тэгээд нэг өвдөлт мэдрээд исэн болохоор би өөрөө ингэж үсрээ зохиол хүн зохиол юм болох юм биш үү. Тэг ингээд нэг юмыг давтаад үзээд хар чинь ингээд биэнд ингээд суучдаг юм байл л дээ. Рефлекс болчдөг тийм. Тэгээд 19 оноос хойш тулаан гэдэг нь юм байдаг юм байна. За 20 онд, 21 онд, 22 онд бүтэн өнцсөн ерөөс. Ямар ч тэмцээнд оролдог гэхдээ маш сайн бэлддэг байсан. Тэгээд анхныхаа тулааныг вирус анхныхаа хүнтэй зодтолж үзэж байгаа шүү дээ. 24 онд байлдааны самбын улс аваргад ороод. Тэгээд төрүүлж ирсэн би шууд. За тэгэхэд чинь би 20 он хүртэл ч одоо саамжуудаар барилж ирсэн гэхээр ах нарыгаа бүгдийг мэдчихэж шүү дээ. Одоо энэ болтурын өнөр жаргал гэл одоо манай байлдааны самд ингээл төрүүлээл гэдэг хүнжингийн хүн ах гэл харж л байсан. Тэгээ яг нөгөө ах гэд харж ирсэн хүмүүстэй нэг дивжинд тоглоод одоо Бачаргалын Хадбаатар гэл Монголын энэ жилийн аварга гэл ах нар маань байсан. Тэгэл бүгднтэй нь 24 онд тойроод гарахгүй юм хэлээ. Заавал аваргуудтайгаа таарна. Тэгээ аваргуудтайгаа таараад бүгдийг нь хожоод 100 гарынхаа ид жидийг үзээд. Тэгэл ерөнхийдөө миний тулааны спорт заа өнөх хүн маань ингээд тулааны спорт гэдэг нь юм байдаг шүү гэл хэлсэн дээ. Яг нэг жудоо самбаас ихтэйгээр байлдааны самб руу тэгээ байлдааны самбаас одоо холимог талаан руу ер нь хөрвж гин гэж ойлгож болох нь шүү дээ. Тий, ерөөсө бүх сөөртэй. Үндэсний бүхэр хүртэл би одоо 2015 онд улсын шонхор цол авч төрүүлж байлаа шүү дээ. Хүүхдийн барилдааны шонхор цол. Хүүхдийн барилдааны. Үндэсний бүхэр яга явсангүй. Үндэсний бүхөр тэгвэл тэгээд одоо яг нэг их спорт гэдэг маань өөрөө миний мөрөөдлөх том байсан л да. 20 оны олимпиадын ойш шүү гэл бэлтгэлээ хийдэг. Тэгээд нөгөө хажуугаар нь үндэс барилддаг. Тэгэл үндэс барилдаад нэг жудоогоо барилдаал, нэг самбаа барилдаал явж ирсэн. Тэгээ яг нөгөө юу гэх юм спортоос мэдрэх мэдрэмжний гоё байдаг шүү дээ. Хүн гоё цэвэр тавиад цэвэр ингэж унгаагаад хожих мэдрэмж гоё байдаг шүү дээ. Тэгээ тэр мэдрэмж нь өсвөр залуучуудаа их ингээ аюугаа явдаг байж байгаа. Сүүл рүү том болоод одоо наан цант учиртай болоод ер нь яадгийн гэдгийг барилдаж үзээд тэгээ тулааны спортоос нэг тэр гоёыг мэдэрсэн юм байна. Яг бэлтгэлээ хийж бие бэлдэж чагаад хүнтэй тулна. Хүнтэйгээ тулаад тэгээ тэрнээсээ өөрийнхөө хөдөлмөрсөн зүйлээсээ мэдрэмж аваад гэдэг нь гоё байсан болохоор тэгээ тулааны спорт руу хөрвөөд орцсон. Ринг рүү бол яг ижлэхэн бэлтгэл хийсэн. Яг ижлэхэн хоёр сэтгэл зүйтэй. Яг адилхан ингээ өөр өөрсдөө ялаад орж байгаа шүү дээ. Энэ хоёр хүн бол тий шүү дээ. Тийш ороход бас сэтгэл зүй бас нөлөөтэй шүү дээ. Олон тэмцээнд ороод ямар ч медальгүй ингээд хэсэг хугацаанд байсан гэдэг чинь шүү дээ. Тий. Яг тэр үед за одоо нэгсэндээ сэтгэл зүйн хувьд ингээд бас ингээд бууж өгч ирсэн байх шүү. Болигээд тэгсэн гэж байна тий. Хэрвээ болцсон байсан бол юу хийх байсан бэ?
болцсон байсан бол би нэг сакс макс тоглоод би одоо олон спорт авьяас сакс тоглож идэг. Sprite League төрөл тоглож исэн, оюутны лиг төрөл тоглож исэн. Одоо сэтик сургуулийн болор ах маань намайг сакс тоглуулж ирнэ боломжтой юм биш үү гээл. Тэгэл нэг гандуул тоглоод гандуулын өсвөр залуучууд нь төрүүлээл. Зардлын чин даяа Хонконг руу очиод олуулсан тэмдэгт орчоод ихэд манай аав ээж яах гэдэг юм ингээд явуулах гэж зардал нь бүх өнгөө Хонконг руу бас ингээд ер нь яриул ингээд тухайд газар үзээд бас явах шүү дээ. Зардлын цаанаас тоглоод ингээд дуртай юм. Тэгэхэд манай аав ээж хэрэггүй. Барилдал бөхөө барилд тийм жижиг шажиг бөмбөг хөөлөх гэдэг зарчимтай байдаг гэсэн. Нэг зүйл дээрээ төвлөрөө. Тий, нэг зүйл дээрээ төвлөрөө. Аав ээжийн хувьд одоо өөрийн чинь амжилт тий мэдээж толгойн спорт бол ялангуяа одоо мэдээж спорт тэр чигтээ тэмцэл штэ. Тий. Нэг бол ялна, нэг бол ялагдана. Аав ээж хоёрын чинь яг амжилтанд одоо яг чиний хувь хүний амжилт бүх одоо тэр уналт ч юм уу бүх зүйлд яг нөлөөлж идэг. Хамгийн том нөлөөллийг яг юу гэж хардаг вэ? Би яг нөө сошиалаас нөө аав ээжийнхээ тухай яриад хот руу ингээд том шинэ юун дээр ингээд гараад тэг ингээд өлөн эц тушаагаад миний хүү тэмцээндээ оролцсон тий төрүүлэхгүй ч байсан болно гэж хэлдэг. Тэр үгсийг сонссон л доо надад их гүн мэдрэмж төрүүлсэн. Мэдээж одоо спортын хүн бол ар гэрийн одоо бүр 100% оролцоотой л одоо бэлтгэл сургалт хийж амьдрахгүй болохгүй шүү дээ. Тий. Энэ тухай. Одоо юу гэдгийг аав ээж маань ч гэсэндээ залуу бас халуун цоглог байсан шүү дээ, тий. Тэгээд хүүтэй болоод хүүхдүүдтэй болоод тэгээд бүхэл амьдралаа нэг хүүхдтэй зориулаад түүнийхээ төлөө зүтгээд мэдээж зүв яваасаа л гэж бодож байгаа тийм ээ. Тэгээд тэр болгоно би дотроо одоо ингээд бодогддог байхгүй. Одоо би 30 наснда очиод хүүхдүүдтэй ингээд юмнуудаа зориулаад ингээд явна гэдэг миний сэтгэл зүйд би том зоригтой учраас бас хүүхдээ харахаар харж амжихгүй шүү дээ. Тэгэхэд миний аав ээж надад бүхэл зүйлээ зориулсан амьдралаа. Тэрэнд чинь өөлөх, инээх, за тэр хүүтэнд хандаж бороонд норгон морхыг бол нэг тийм тоогоо нэг жижиг юм дээр бол шаналаад аав ээж хоёроо би нэг үйлээд явж байгааг нь харж байгаа. Бүхэл одоо зүйл маш олон юм байдаг юм билээ амьдрал гэдэг юм чинь. Тэгээд би тэр болгоныг яг л ерөөс зогт үзэж байгаа юм шиг аав ээжийн амьдралыг харж исэн болохоор яг тэр зүйл маань одоо хичээхгүй л бол болохгүй гэдэг зүйл тэр байнгын бодогдож идэг гэсэн. Одоо юу нэг буруу зүйл хийгээд ингэчүүл аав би алдчихвал аав ээж хоёр маань яаж харамсгал таа гэдэг. Яг тэрийг хараад өссөн хүн чинь өөр шүү дээ. Одоо тэр миний одоо тод сандаг юм бараа хараад манайх амар том цонхтой яг төвд амьдардаг. Тэгээ аав маань борог болдод ажилладаг байж байгаа. Ажлаасаа халагдсан. Тэгээ бид нэг айгүй хөөрхөн зэ ингээд аав ээж манай анаа тэгээд баг дүү маань бүгдээр ингээд дөрвөлжин том цон вакуум цонхон дээр ингээд хараад зогсож байгаа зэ. Тэгээ би урд хөрсчөөсөө зэ будаа зээлээд нэг 500 г будаа зээлээд тэгээ баярлж гүйж явж байгаа манад тэр нэг нохоо идэгсэн. Хөлд ороцолтод унгаагчдаг юм би. Яг ингээд аав ээж дүүнэр маань ингээд цонхоор харж байгаа шүү дээ. Би зам хөндлөн гарч буцаж явж байгаа. Тэгэл тэр дүр зураг мураг бол өстэй амар санагддаг шүү дээ. Тэгж 500 г будааг асгахад бүгдээрнгийнхэн сэтгэл зүйс тухай гэл тэгээ дүүгээд авч лээсэн. Тэр мэрийг бол эзэж мартахгүй байгаа би бол. Цонхоорыг харж ахт нь чи бүдэрч унсан юм биш үү те? Тий, бүгд цонхороо ингээ амар ингээ бүгдэр яддаг юу гэх юм. Тэр үе чинь зурагт муурагт ингээ амар үзээд ахгүй, утас мотс ухаад нэг юм өмрөө гөлрөөд ахгүй. Ерөөсөл тэр том бараа ороод чинь том вакуум цонхтой айл чинь яг л ерөөс намайг зогт үзэж байгаа шиг үзэж байхад гөөж ороод унчгаар ч одоо хитэн сте байсан бэ яг тэр үед? Би одоо нэг 14 мөрөвтэй л байсан. Уул нэлээд том болцсон. Тий, тэгээ яагаад ч гүүгээд яарсан байна та тий. Бодотой шүлжижсэн юм. Мэдгүй одоо тэгээд ээж аав хоёр маань тэгж одоо байхгүй болчлаа. Одоо байхгүй болчих юм чи яах вэ мах гэж хэлж тэгдэг. Зүгээр л ажиллаа хийж байгаа юм шиг ажил хийдэг байж, ажиллаа хийж байгаа юм шиг гадуур өөрсдөө зохицуулаа. Яаж бид нэрийг өсгсөн юм бол? Яаж тэр их ачаануудыг одоо банкнд бүх зүйл шүү дээ одоо. Хүүхдүүдтэй л оромжилдог байл авч үлдээл.
Ингээл банкнд бүх зүйлээ алдгаад аав ээжэрийг би нэг тийг шаналаад би энэ луг хаш өрөлж ашигчаад уйлаад тэгчихсэн үзээгүй. Манай аав өөр их гарын дүүтэй. Тэгээ юмд их авьяастай хүн байдаг. Тэгэл тухайд нэг юм ерөөсөд юу юм байшин бит юмыг бол ингээл барьж ийстэй гэл барьж ийсэн. Тэр болгоныг яг л би стонорын зугт харж байгаа юм л гэж бодлоо. Яг нэг эр хүний гоё шин чанар байдаг те. Би хийчихнэ гээд шууд хийчдэг. Бүх зүйл рүү дайраад орчдөг те. Тий. Үнэхээр яг аавыгаа илүү дөрөөснө үү, ээжигээ илүү дөрөөснө үү? Би одоо ээжиг их дөрөөчлөөд гэж боддог гэсэн. Би одоо ингээд бодох жоохон 27 8 хүрээд ингээд харахад аавыгаа ер нь их дөрөөцсөн юм байна да. Яг аавын маань одоо би одоо ингээд харахад аавд маань жоохон түргэн зам байдаг. Тэр зүйл нь над дээр бас ирчүүдээ бас өөрийгөө их ажилланаа. Бас нэг түргэн зам гэдэг чинь бас альва зүйлд сайн зүйл авчирдаг байхгүй учраас. За бусдаар бол аав ээж хоёрыг бол шүтдэг дээ. Одоо тэр амьд урхдууд чи бидний төлөө те бүх ирээдүгээ бүтээх гээд сайн сайхны төлөө бүх насаа зориулсан байгаа байхгүй. Тийм шүү дээ. Бид нар ч гэсэн өөрсдөө яг эцэг эхийн одоо яг тэр өнцгөөс өр хүүхдээ харахад бол бүр өөрийгөө бүтэн зориулаач дуусахгүй юм шиг л маш их үүрэг, маш их одоо хариуцлага мэдрүүлдэг байх л та. Тэг ингээд жоох хүүхдээ харахад чаа эр хүний хүч орон шүү. Ер нь нэг юм тий. Гой. Хоёлаа толооны тухай бас эргүүлээд байна л доо. Монгол хүн одоо бусад одоо энэ толооны одоо олон юм орны юм тулаанчд байна шүү дээ. Тий. Монгол хүнийг одоо бусад орны тулаанчид яг монголчууд ийм байдаг шүү гэж тодорхойлъё гэвэл яг ямар тодорхойлолтыг хүсэж байна? Миний л бодол шүү дээ, тий. Өөрийнхөө л бодлыг асууж байна. Яг би бол хувьдаа бодохдоо ямар ч нөхцөл байдал үүссэн монгол хүн босоод ирэх байх гэдэг. Сэтгэлийн хаттай гэх юм. Юмд няцаж айх гэдэг зүйл ер нь би тулаанчдаас монгол тулаанчдаас харж байгаагүй. Тэгэхээр нэг тийм цан чанар бас монгол хүнд өөрсдөд бас байна шүү дээ, тий. Одоо юу гэдэг юм. Илүү тамирчинтайгаа тулаад ингээд нэг тулалдсан ч гэсэндээ нэг няцаад халираад байхгүй. Тэгэл бат зогсон бол үзийг бол үзэл байж чадах хэмжээний бүх нөхцөл зогсоож чаддаг хүмүүс. Нөгөөх нь 1000 өндөр карьертай, 1000 өндөр одоо цолгоншинтай, тий, бэлтгэлтэй, сүртэй байсан ч гэсэн монгол тамирчин бол айхгүй. Сайхан үзээд гарна. Тий шүү дээ, халирахгүй шүү дээ. Одоо жишээлбэл миний одоо яг би ч одоо нэг мундаг тулаанч биш дээ. Тэр торлоо чи чаднаа л гэсэн. За би чадгал юм гэж орсон шүү дээ яг үнд. Одоо Black Combat дээр нөгөө хятад Монгол хоёр улсын тамирчид тоглосон шүү дээ. Тэс нөө өөрөө ч хувьд яг нөгөө холимог тулааны анхны мэргэжлийн тулаан. Тийм шүү дээ. Миний дебют Солонгост гадаад хүнтэй. Тэр нь хятад. Тэгээд хятад Монгол хоёр өөрсдөө монгол хүний одоо яг ихэнх монгол хүмүүсийн боддог бодол юу вэ? Хятад хүнийг заавал дийлэх ёстой шүү дээ. Яагаад энэ дийлэхгүй гэдэг сэтгэл зүй байдаг шүү дээ. Бас сэтгэл зүй нэг талаараа би ч гэсэн яг адилхан гэж боддог болохоор. За тэгээд мэргэжлийн спорт гэдэг юм чи цаана өөр ондоо гэдгийг би мах өдөрөө сэтгэл зүгээрээ тэнд анх удаа мэдчихэж байгаа. Өөр юм байна. Спортын төрөл жанр нь хүртэл. Зөвхөн хоёр хүн бие биенийхэн төлөө, бие биенийг ялахын төлөө бэлтгэгдээд тэр торонд маш олон хүмүүст үзүүлнэ гэдэг маань асар их төвчээр сэтгэл зүй хат байх юм бэл. Солонгос Монголын тулаан болсон шүү дээ. Би Вүүгийн лайв үзсэн л дээ. Тэгээд 2 хоногийн өмнө бүх билет нь зарагдаж дууссан гэсэн. Тэгээ нөө тайлбарлагч нь тэдлээ л дээ. Нэг 15,000 гэж эхлээлсэн. Дараа нь 10,000 гэж хэлсэн. Ер нь яг тэр одоо зааланд мэдээж үзэгчдийг харуулж илээсэн. Монголчууд хэр их байсан бэ? Заалны уур амьсгал хэр байсан бэ? Заалны уур амьсгал маш их солонгос байсан гэдэг юм. 10,000-ын мэдрэг үлдээ. Би одоо чи юугаач мэдрэхөө маш олон хүмүүс байсан. Гэхдээ маш олоола уухал дэмжиж байгааг нь бол нүднийхэн болонгоор хараалаас би хайгаад бас эргэж хараад. Ондоо сайн харуул Google Live дээр би эргэж хараад монголчуудыг хайдаг шүү дээ. Хаана байна гэдэг аль зүг рүү хандаж. Тэгээ одоо тэр тулаан дуусны ард дээрээс дээлээ өмссөн. За тэгэл монголчууд ирээд бүх хүмүүсээ ингээд дэмжиж. Тэгээ бас тэнд чинь дотор зохион байгуулалтын дээр Нандан Эрдэнэ гэх манай одоо гаяц савлдаг ах маань одоо 100 монголчууд нэг талтан дээлтэй суулгаад залуучдаа дүүнрээс дэмжүүлэгээ зохион байгуулсан. Тэрнэр бол одоо маш гоё байсан шүү дээ. Тийм үстэй тэнд чи одоо Монгол
Black Combat-ийн Солонгосын холбоонд Монгол тамирчин. За тэгээд тэр тусмаа тэнд цуух 100 хүнийх нь асуудлыг хүртэл шийдээд зөвхөн байлгая гэдэг менежментийг хийж өгч байгаа. Маш ухаалаг. Маш чухал л да. Дээрээс нь тэр чинь ингээд дан солонгосчууд тэр зал танхимаар орилоод байвал чинь бас яалтчгүй хүний нутагт тий дэвчэн дээр нь зодохгүй дээ шүү дээ. Яг тэд нар чи орилоход юу ч сонсохгүй. Би тулж дуусчаад нөгөө 3 болчоод бат итгэлт маань үлдчихээ. Өстө хоолоогоо сөөтл орилох. Ямар ч дуусан сонсохгүй л шүү дээ. Солонгосч маш олон байсан. Тэгтэл эцсийн мөчөд. Эсвэл итгэл алдаагүй итгэл гэдэг чинь дөөм шүү дээ. Нэр өстө гоё тий. Бат итгэл гэдэг. Өстө гоёсан. Тэр олон монголчууд үдсэн. Яг бүр огшоод бүр болохгүй юм чам. Сүүлийн тулааны дараа бүр ингэ тайтгарахгүй байгаа юм чи. Тийм шүү. Өвөр хэлхий арга. Тий. Нүлмэс уралсан. Миний хувьд би хувьд бол зүгээр тэгж ичиж санаа зовох юм. Одоо яг тэр Black Combat толгойнхоо одоо ингээд тэр чинь нэг хүн дээр л 4 5 камер шүү дээ. Маш олон камер. Би тэгж анх бол одоо яг үндэ хичээл ингээд гараа ингээд суудаг байсан. Одоо бол ичиж санаа зовох юм байхгүй шүү дээ. Яг өөрийнхөө уйлмаар орилмоор байл тэнд орилно. Тэнд зам миний характер бүх юм би одоо нуугадах шаардлага байхгүй. Тийм онцлогтой л та энэ чинь манай алба бол. Байлдан самбын тухай ярил л да. Монголчууд яг байлдан самбаар ер нь дэлхийд ер нь ранкаараа хэд байгаа гэж хэлэх вэ? Яг монголчууд гэдэг ярих юм. Жин л байгаа л да. Тэгээ жинж байгаа олон жилийн хугацаанд олон сайн тамирчид бас Монголоос байдаг шүү дээ. Тийм яг ах нарын маань үед гэх юм бол одоо дэлхийн аваргууд байгаа шүү дээ. 66 лөө 60 лөө. Ямар сүлд одоо яг мэдхээр бол Баяндүүрэн авар маань одоо манай багт байгаа. Баяндүүрэн маань сүүлийн одоо 22 23 оны дэлхийн аварга шүү дээ. За тэгэл нэр нь дэлхийн аваргаас медаль авна гэдэг маань маш чансаа өндөр шүү дээ. Одоо ингээл судлаад үзэхэд UFC-д одоо аварга болчдөг. Хабиб Нурмагомедов гэдэг шүү дээ. Хабиб энэ төр чинь л өөрөөсөө одоо байлдааны самбар бас анхаал хичээлж үзээл. Тэгээд байлдааны самб гэдэг чинь өөрөө маш олон техниктэй яг одоо бидний амьдралд маш ойрхон бие хамгаалалт суралцдаг. Маш ойлгомжтой. Тэгээд ойрхон спорт. Өчн боон мөргөн мөрөгдөг те сайн харуулал хятадын толаан дээр би занж байгаа мөрөгдөг те хятадыг би мөргсөн байдаг. Мөргөд авсан шүү дээ тэр одоо. Гэтэ яг нэг илт мэддэгтэр шүү дээ. Гэтэл мөргөд авсан. Тэгэхээр чинь яагаад мөргөж байгаа хүмүүс тэнийг юм мөргөж байгаа шүү дээ. Тэр чинь би хацгаас бусдын юм шүү дээ. Бид тэр хятадыг бүхэл юм ааш авах шүү дээ. Алхаж чадахгүй. Би тэр хятадаа зодтолтчоод тэр хятад маань доошо тонгоот би тэр нөгөө нэг тулаан дуусчаад хятадтайгаа гар барих гээд очсон чинь доошо тонгоочод нүрээ дарчаад босхгүйсэн. Би тэгэл тулаан дуусаад буудлын руу очиод хоол идэж чадахгүй. Нэг 2 цаг унтаал онгоц руугаа буцаал явж байгаа. Тэгэхээр би нэг 2 цаг унтаас ирэхэд би алхаж чадахгүй, гисэж чадахгүй болчихсон. Төрүүлээд Монгол буусан тий. Тэгэхээр би тэрэн дээр бол байж болох бүхэл зүйлээ шавхаад мөргөж байгаа асуудал шүү дээ. Тэр бол одоо л мэдэрдэг болтон. За энд нь ийм алдаад торноос болгож болохгүй шүү. Жайгаа ингээд мэдрэх юм байна шүү. Цаг нь ийм хойролтой гэдэг юм шүү. Ингээд наазахын мэдлэг мэдрэмжтэй болоод ирэх шүү. Дараагийн тулаанууд дээр энэ баг багаар сайжирч байгаа. Торноос бас зулгах гэж нэг амир юм байна те. Яг манай багийн тамирчин дээр яг бооцсон байхад тэр солонгосын шүүгч бас 2 удаа гарын айгүй зохих юм а тий. Яг тэр мэрийг харуул одоо тэгэл солонгосын талд ажиллаад энэ солонгос шүүгч ингэж байна. Одоо яг талбай дээр байсан ч гэсэн альч ямар ч спорт дээр нутгийн дэвжээ гэдэг хэрэг нарах уу. Тэр мэрийг манаас нэг тоохгүй шүү дээ. Байлдааны самбын нэг юм түүхэнд ингэж ярих юм бол Азийн аварга гэдэг цол нь 3 хүн байдаг юм байна гэдгийг би сая өөр мэдсэн л дээ. Би нодлон оролцоод 25 онд байлдааны самбын Азийн аварга болторсон байдаг. Одоо сая хүрэл авдаг Талгат гэдэг Казахстан залуу намайг хожоод. Тэгээ тэр залуу маань энэ жил хүрэл авсан. Тэгээ би нодлон бол амар дутуу үзчихлээ. Би бас нэг ажлын юмнууд байх хэрэгтэй байна. Төрөл одоо тулааны спорт чинь мутай, байлдааны самб, кикбокс, мэрэгжлийн холимогдлоо ингээл дөрмөд нь өөр байдаг учраас бас судлаад тэрэндээ тохирсон бэлтгэл мэдрэмжтэй байна гэдэг нь маш чухал юм байна гэдгийг бас ойлгоод авчиж байгаа. Тэгээд 25 онд мултарчаад би хэлсэн түрүүн хэлсэн яг нэг ой сууж явахдаа тий.
хүрэл авчихсан гэж бодчихсон. Тэгээд би энэ холбоонд тоглоод тэгээд тулааны спорт гэдгийг биеэрээ мэдэрчээд тэгээд одоо бэлтгэлээ зориулж түүндээ зориулж бэлтгэл хийгээд одоо үр шимийн 26 оны Ази аврагт очиод тамирчтай тулгаад бол надтай 15 секунд л зогссон. Тэгээд тэнцээ би очиж гол зорилго маань төрүүлэх гэж биш. Тэнд одоо том тулааны юм мэдрэмж за давтсан зүйлсүүдээ тамирчин дээр хийж үзэх. Чөлөөтэй их боломж биш тэр хүн дээр тийм ээ. Тэгээд тэр бүх зүйлээ одоо тэр хүн дээр хийж үзсэн. Финалийн тоглолтын дээр барилдаанаас ингэж хамгаалах юм байна. За надтай барилдгийн бол би одоо баруун талд нь ингэж зогсох юм байна. Гэл маш олон зүйлүүдэд туршаал үзсэн. Тэгээд туршиж явах явцдаа хоцсон. Тэгээд явцдаа Ази авраг боллоо гэж. Тий, тэгээд Монголын одоо хүнд жингийн түүхэнд байлдааны сан анхны Аз ТV авраг Аз ТV авраг цолоор бол 3-т гэдэг. Тийм түүх жижигээ түүхэнд хичээж. Хүнд жингийнхээ хувьд бол анхных. Тийм хүнд жингийн хувьд анхны Аз ТV авраг гэдэг. Бэлтгэл хийх боломж байгаа гэд сошиалаас харсан л да. Одоо жишээ нь комбат дээр хүртэл яг өөртөө ч өрсөлдөх тамирч одоо гарч ирэхгүйч байх шиг тий. Тэгэхээр энэ дээр юу нь яаж ажиллаж байна вэ? Одоо тэгээд төрөө тогш амар төвшин багш хоёр маань төрөө багш маань ерөнхий одоо суурийн маань тийм ээ. За гарын чин техник хүчин хаана очих хэвтэй гараа яах хэвтэй гэдэг юм багш зөвлөөд. За амраа багш маань спарринг заавал хийхгүй байсан гэсэн тийм нэг мэдрэмжийн хөлийн ажиллагаануудыг за чи ерөнхийдөө ийм хүн шүү чи ийм бичиж гарчин энд байх хэвтэй хөлчин юм байх хэвтэй гэл бүгдийн зааж зөвлөөд за тэгээд тулаан хийснийхээ ар дээрээс би иржсэн шүү дээ. Спарринг хийх заавал спарринг хийгээд ингэх мэдрэмж авах хэвтэй зүйл шүү дээ. Тэгээд маш олон хүмүүс гарч ирсэн л дээ саяны хятадтай тоглосны дараа. За тэгээд би одоо мундаг бүх хүмүүс дээр л очисон ер нь одоо яг надад зориулагдаад хэлж байгаа юм биш. Ахын одоо яг өмнө тоглож исэн туршлагуудаас надад тохирох нь юу юм бэ гэдэг. За тэгэл тулааны мэдрэмжүүдийг авахаар бол одоо өөрийнхөө нөөц болцоогоор бүгдийг авах боломжтой юм гэж харсан. Яг ингээд гоё одоо яг л нөгөө яриад байгаа Хабиб гэдэг яриад том тулаан яриад махач. Яг тэрнтэй яриад байгаа шиг тийм яг нэг юм хөтөлцөөд спарринг хийдэг хүн бол байхгүй. Тэгэл алдаг оногоогоор хамтингийн тэ одоо баг жингийн тамирчинтай би спарринг хийвэл би хүчтэй зөхөд манай гэрт чимдэг ч юм эсвэл тэр баг жингийн тамирчин намайг хүчтэй зөхөд одоо жижиг шажиг бэртэл би өөрөө авчих ч юм уу тийм эрсдэлтэй байдаг болохоор жоо асуудалтай байдаг. Тулааны юм нь одоо яг бэлтгэлээ одоо өндөр ачаалттай үед ер нь яг өдрийн хуваар нь яаж явдаг вэ? Нойроо тэдэн цаг өдрийн хитэ хаалч гэдэг юм уу те? Яг миний хуваар дээр бол би өглөө ядарсан үед бол зарагддаггүй. Сайхан бүтэн өртөө үед өглөө зарагддаг. За өдөр нь хүчний бэлтгэлээ хийж чинь. Хүчний бэлтгэл хийсэн өдрөө шууд бүгдэнд дуусгаад амраа. За тэгээ хоолоо идэнэ. За тэр ихэд хамгийн ихэнх цаг нь унтаж өнгөрөх гэсэн. Ягаад үхэхээр одоо нөгөө булчин амрааж сайн тижээжснараа тижээд одоо унталж амрааж штэ. Тэгээ маргаашийн бэлтгэлд ирч хүчтэй байхын тулд өдөр болгон бэлтгэл хийгээд. Тэгээ би ч бас нэг жижиг хүн биш шүү дээ. Тэгээ 100 гаруй хилтэй 190 см өтер гэдэг чинь тэр юм илүү дутуу алхам тийгээл илүү нэг оройтой л унтаж ирчих юм бол тэгэл би энэ явахгүй шүү дээ. Тийм учраас яг л ерөөсөө бэлтгэлээ өглөө зарайтагтай энэ өдөр зориулагдсан бэлтгэлүүд дээр гэдэг. Өөрөө ч яг тулааны яг цохилтын хайлайтуудыг үзсэн л дээ. Тэг зүүн гарын тесрэлттэй цохилт яг хаанаас яг яаж ургаж гарч ирвэ энэ багын одоо эрдэм үү эсвэл яг энэ спортоос яг өөртөө суулгасан одоо ур чадвар гэж ойлгохгүй. Одоо нөгөө энэ техник миний одоо энэ зүүн гарын хажуу маань техникгүй л анх сурж ирсэн байна. Түрүү хэлсэн шүү дээ. Манай эрч спорт ороонд одоо байдаг отгон зайг ах маань юу байна гэж наа мөдлөө зөвхөн өсөрж ирэл зөвхөн. Тэр нь ингээл бүр ингээ яг гэл яг мөрөн дээр ингээл өвдөд. Зүүн мөрөн дээр. Тий, зүүн гараар зөвхөн. Наа. Тэр нь бүр ингээ хүний нэг голд мэдрэгтэл зохихорч ойлгомжтой шүү дээ. Тэгээд би нэг баруун гарынхаа бугууг нэг яадаг дараад унцдаг лөө дээ нэг зөөлөн үед юм. Тэгээд нэг баруун гараа бооцсон юм чи яах вэ? Тэгээд зүүн гараараа мишог зөхөл гэдэг л. Ингээд зөхөл яасан. Ингээд зөхөл. Тэгээд энэ зүүн гараараа ер нь өстө нөгөө нэг михийг 1005 гэдэг шиг. Маш их л зөгтөг байсан. Тэгээд жоохон засаад тэгээд ийм байдаг ш. Тэгээд техник дээр нь ингээд засаад өгсөн чинь л ерөөс. Бид суудсан юм чи яах. Өстө халтраад унжсэн ч зогч байгаа.
Зүүн гарандаа бол ихтэй байдаг. Надад л болсон зүйл. Тийм дадал болсон зүйл зүүн гар маань бол. Өөрөө ч хувьд яг одоо энэ аврах шиг түүхийг бүтээх хийсэн ч гэдэм юм. Хүнэлж биширж явдаг одоо хүмүүсийн тухай. Хэн байна? Одоо юу гэдгийг том одоо хүмүүс хэлдэг шүү дээ. Том зорилготой ярьж дунд нь ундаг шүү дээ. Би бол тэгт нэг амар том юм зэрдгүү. Гэхдээ би хичээж чадвал боломжгүй зүйл гэж байхгүй юм байна. UFC-ийн контентерт яагаад оролцож болохгүй гэдэг хүртэл одоо мөрөдөлтөй болгосон юм. Тэрнээс би юу гэдгийг нэг Азда одоо One Championship гэдэг юм уу нэг томоохон холбоод нэг 10 дулаа хийгээд нэг зорилготой ч гэдэг юм. Тиймэрхүү байсан. Тэгтээ амар том UFC-ийн авраг боломж эсвэл One-ийн авраг боломж гэдэг юм. Тийм юмрөөсөө тэгж ядгүйсэн. Тэгээд нэг ах маань бас зөвлөд чи том зорж дунд нь унаа штэ ахын. Тэгтээ чи өөрийгөө бас даруулгатай байх үедээ дарах. Тэгтээ өөрийгөө мэдрэх цаг үедээ мэдрэхгүй бол аль дунд нь явж байгаад одоо нас чинь хэвдэн чи оройтчих шүү. Гэсэн. Тэгэхээр би одоо бэлтгэл сургуультаа зориу хийгээд тэгээ түүндээ зориулсан бэлтгэл хийгээд ялд байгуулад гарч хүн сэтгэл зүй амар болох уу те. Тэгэхээр би нэг бас боломж нь олдвол бэлтгэлээ сайн хийж чадж байгаа учраас одоо хамгийн том нь л зориод байгаа. UFC-г явагдсан. Тийм шүү дээ. Одоо яг юу гэмдэ одоо ингээд бид нар одоо ингээд ямар нэг одоо юм сайн дүрийг ингээд хардаг штэ. За жишээ нь дасаа аврагыг харахад ямар ч монгол хүний ингээд нэг омог төрдөг шүү. Одоо мэдээж төвшин баяр аврагыг харахад ч тэр одоо ингээд төгсөх таврагыг харахад ч тэр те. Ер нь тэр авраг гэдэг мэдрэмжийг яг юу бүтээтэй юм шиг санагддаг вэ? Нөгөө авраг болчоод аврагаа хамгаалах хэцүү гэж ярьдаг шүү дээ тий. Гуха авраг сэтгэжилж өстэй. Тий. Тэгээд түүндээ хүрэхийн тулд маш олон зүйлийг туулсан байгаа шүү дээ тий. Тэгээд одоо хүрэхийн тулд яаж цахилга баттай байлаа тий. Тэгээд амжилтанд хүрсэн ч гэсэндээ түүндээ бат зогсоод за тэгээд амжилтанд хүрэхийг зорж байгаа хүмүүстэй одоо ийм зүйлийг туулсан шүүгээ замын давчлах гээд хэлж өгч байгаа юм байна. Миний хувьд авраг юм болов гэж боддог. Тийм шүү дээ. Би одоо 15 жил би энэ спортоор чил авраг боллоо. Тэгээд тэр авраг болох хугацаанд ямар одоо гам дэглэн барьсан тийм ээ. Яг тиймэрээ өөрийгөө хадгалаад өөрийнхөө карьерийг дуусгаад тэгээд түүндээ бат зогсоод дараагийн хүмүүс мэдгүй 15 жил зүтгэх хэмийг 5 жилийн хугацаанд товчлох юм зааж байгаа юм л аврах юм бол тийм ээ. Тэр туршлагыг тий нав хавга хуваалцах. Тий одоо би одоо жишээлбэл би нэг авраг болчвол би авраг байсан шүү дээ гэл чи ингэдэг гэдэг миний авраг жоохон өрөөсгөл бол явчихсан шүү дээ. Өртөө л үлдэх тий. Яг өөрөө ч үдэ асуумаар байна л да. Одоо юу гэх юм яг одоо ингээд авраг байх тэр нав хавг одоо бид нар чи ингээд суралцж штэ. Би өөрөө ч яг ингээд тулаануудын сүүлийн одоо комбатын 2 тулаан байна штэ. Тэрэн дээр харахад за өмнө ингээд бие авч явж байгаа байдал тий. Яг ингээд харахад чи сэтгэл зүйн хувьд айгу өндөр өөртөө ихтэй сэтгэл зүйн айгу хүчрэг байгаа юм шиг харагдсан л та. Тэгээд яг ижилхэн 2 бэлтгэл хийсэн хүн тулахад хэн нь илүү сэтгэл зүйтэй л угаасаа дийлэх гээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр чи энэ өндөр сэтгэл зүйгээ хаанаас олж ав? Ер нь одоо эн чинь аврах хүнд байх ёстой нэг шин чанар гэж би бодож байгаа байхгүй юу. Үнэхээр ингээд хин ч өөртөө чинь итгэхгүй байж болно шүү дээ. Тэр дунд яг өөртөө итгэх итгэлээ хадгалж үлдэнэ гэдэг л одоо яг тэр сэтгэлийн юм чанар одоо хүний сэтгэлийн хүч юм болов уу гэж би хараад байгаа байхгүй юу. Одоо миний сэтгэл зүй хувьд гэх юм бол одоо энэ сэтгэл зүй гэдэг юм чи одоо юу гэдэг юм хүүхэд нахад одоо багасаа ингээл хүмүүжлээсээ те одоо суур хүмүүжлэн сэтгэл зүй нь ямар доктортой байсан юм уу яасан тэгээд том дэшээ том болоод юмнаас халирдаг байсан юм уу халирдаггүй байсан юм уу гэдэг юм. Миний хувьд болохоор яг л ерөөсөө багасаа сэтгэл зүй ерөөсөө бүр ингээд бүр маш бага доороос эхэлсэн болохоор хэрийн зүйл ер нь маш доор байсан ч би зүгээр ямар ч юм асуудалгүйгээр даваад гарчих сэтгэлийн хаттай болохоор надад нэг тийм сэтгэл зүгээр даав нэгэ доошоо унаад нэг толгой гудаагаад байгаа юм.
та. Амьдралаас маш олон зүйлийг олж авсан. Одоо ярьж болохгүй зүйл байна л да. Гэхдээ зүгээр энгийн ард хүний сэтгэл зүгээс миний сэтгэл зүй л зүгээр өөр төвшөнд гэсэн үг. Амьдралаас одоо давж туулсан тэр зүйлсээс. Тий. Хүн болгон ярил хүн болгонд л хэцүү зовлонтой мөч уюуд гэж байдаг шүү дээ. Тийм. Даваад гарсны дараа тэр хүн харчаад ийм л зүйл байсан юм байна шүү дээ санаалддаг шүү дээ. Тий. Яг түүнтэй адилхан. Магадгүй одоо дараагийн хүнд цохилтууд ирэхэд орой ундахтаа нүдэн аны төсөөлнө шүү дээ. Хэрвээ чи үнэхээр ийм тохиолдол яах вэ? Итгэлтэй өөрөөгөө ингээд даваад иж чадахгүй гэдэг. Тийм ярилцлагуудыг дотор хүнтэйгээ маш их ярилцдаг гэх юм уу? Тэгээ өмнөх болсон амьдралаас авсан туршлага маань миний олж мэдсэн юмнууд ихэд сэтгэл зүй хат бол маш өндөр гэж хардаг мөрөг. Угаасаа бидний төлөвшүүлдэг зүйл ах уу орчин аав ээжийн хүмүүжил тэгээд тэр орчинд одоо өссөн төрсэн одоо тэр нөхцөл байдал тэр зүйлс бидрийг хүмүүжүүлж хатуужуулаад байна л да. Түүнээс яг бүх зүйл энгийн сайхан бүх зүйл болдгороо болцдог бол одоо энэ амьдралч одоо тэгээд ер нь хэрэг байна гэхгүй шүү дээ амт нь хаагаад тийм ээ. Одоо маш олон авьяастай хүмүүс байгаа л да. Өөрөө ч үдэг тэмцээний гэж орж исэн будааг хүртэл ингэж исэн гэл тэгж шүү дээ. Яг одоо энэ авьяастай маш олон тэмцээнд өөрийгөө сорж өөрийгөө харуулахыг хүсэж байгаа хүмүүстэд яг юу гэж хандаж хэлмээр байна. Би саяас түрүүгээ явчихад ирлээ. Тэгээд ахыхаа ванзан дээр очиод хоол идээд хойшрдээ суудсан чинь 100 хараагаас ирж шүү. Байлгаж байгаараа гэсэн гээд. Тэгээд хүлээвэ. Тэг яг л миний 14 5-наас 13 4-наас. Онтаар нэг жоохон би бокс тоглодог юм а гэдэг чинь аав ээж нь бокс тоглодог миний хөхт. Тэгээ одоо энэ болоод нэг бокс болоод нэг сакс тоглодог ч юм уу гэж бодод байна. Тэгээ хоёр жоох нэг тиймэрхүү байгааг ярьжсэн. Би өөртөө юунд ч төгшүүлгүйгээр өөртөө цаг гар ярьж зогссон доо. Яг миний үзэж туулсан юм байсан гэдэг. Чи өөрийгөө бэлдээд эхлээд одоо багш тасгалжуулагч гэдэг хүн дээр өөрийгөө бэлдсэн бэлэн тамирч очно гэдэг чинь ямар гоё тийм ээ. Нэг юм дутуу юм чинь за одоо техникийн заагаад өгсөн юм чинь нэг хүчин юм байна. За хүчин байгаад нэг жоохон ийм хөдөлгөөний хвшлийн засах юм байна гэдэг юм. Бэлэн ийм тамирчин багш дээр очно гэдэг юм аа. Бүр маш даваа тал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид тэр дүүд ах нь яг чамтай адилхан байхдаа өсвөрт ингээд маш олон жил болтраад явж байхдаа өөлөд явж байхдаа одоо ингээд эргээд харахад давсны гард юмд тууштай хөдөлмөрлснөөрөө үр шимийг хүртдгий шүү. Битгий шантраарай гэж ирв. Зөвлөгөөгөө өгөөд багш тасгалжуулагч нар дээр альж багш дээр очиж болно шүү дээ. Бүр мундаг дэлхийн аварга, төв дэлхийн аварга маш туршлагатай багш дээр очиж болно. Номын үтцэн даруухан гоё багш үж болно шүү дээ. Яг бэлэн материал багш дээр очих юм. Ямар ч хүн дээр очиход юм заах арга техник дээр нь цаг хугацааг чи хэмнэ шүү. Өөрийгөө сайнтай ажиллаж өөртөө итгэлтэй байгаарай л гэдэг зүйлийг саяас зөвлөгөө өгöd байсан. Би энэ зүйлээ бас энийг хэлмээр. Бусдад урам өг одоо өөрт байгаа зүйлээ хуваалцах бас гоё мэдрэмжтэй. Тийм шүү дээ. Өөртөө байгаа зүйлээрээ тэр хүнд тусдим болоод бас тодорхой хэмжээгээр жоохон ч гэсэнтэй ойлголт, мэдрэмж өгж ивэл бас гоё мэдрэмж. Хэдэн настай хүүхдээ сан? 14 настай хүүхдээ. Яг л нөгөө өсвөрнсний тэр чинь сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй өөртөө одоо толж байгаа үе шүү дээ. Тийм шүү дээ. Нэг гоё ингээд өөрийгөө дэлгээд ахаа ингээд таймер гоё юм бэ гэж нэг хэлчмэр ч юм шиг, нэг ингээд доошоо хараад асуумар ч юм шиг нэг юм игзэгтэй үе байдаг шүү дээ. Аав ээж тэгээч бас яг ойлголцож чадахгүй нас шүү дээ тэр чинь. Тийм шүү дээ. Бас надад л нэг те нэг уучраа болохгүй л хөргий. Эцэгчүүд тэгээд байгаа байхгүй нөө. Бүр ингээд нөө хураалаад ингээд суулгаад ингээд бүр ингээд өсгцэн 13 4 настай хүн та намайг мэдэхгүй байна гэж хэлдэг. Харин тий. Угаасаа тэр нэг өсвөрийн тэр нэг дааврын өөрчлөлт юм билээ л дээ. Нэг хүн болгоно дотроо хавсаад тэгэл нөө том хүн болох үе рүүгээ ирж ийн гэх юм уу те. Өөрөө ч хувьд яг хамгийн том дэмжигч юм байна. Миний одоо хамгийн том дэмжигч уусаал миний гэр бүл шүү дээ. Мэдээч ямар ч хүний одоо дэмждэг, ямар ч үед нь хажууд нь байж байдаг. Гэр бүлийн хүмүүс байдаг шүү дээ. Аав хоёр маань бол өстой
байж болох бүх зүйлээр л тэмцсэн. Зарж болох бүгдийг зарж үзүүлсэн. Да би бас айгу аацтай. Би дандаа аацтай гэж ярьдаг. Миний эргэн тойронд надтай учирсан хүмүүс бүгд сайн хүмүүс байдаг. Би ямар их аацтай юм бэ? Энэ олон зам сонгох зам дундуур туучаад явах та муу хүмүүстэй таарвал таарах шүү дээ. Зөнгөр байх үе байсан шүү дээ. Тэгэл. Дандаа сайн хүмүүстэй байсан. Муу замаар нь явсан дотор сайн хүн байдаг л байна. Ахын дүү чи юм биш шүү дээ. Чам сайхан ирээдүйн чи энэ замаар яваач гэл. Спорт юм уу их штэ тэгээд энэ замаар нь яваагүй одоо өдийг хүртэл хичээгээд одоо яг эцэгтэй мөчтөрөө би явж байгаа болохоор. Тэгтээ гоё том шийдвэр гаргасан байна тий. Тэгэж та маш том шийдвэр штэ. Амьдралын юм тийм штэ зүгээр мөрөөрөөгээд ажиллаагээд явахаар штэ. Тэгэхэд тэгээгүй зүгээр л тийч одоо бэлтгэлийн сахилгатаас ахуулаад тэмцээн уралдаанд орно бэлтгэл дээр одоо бэртлээс ахуулаад эрсдлүүд бас байгаа штэ. Тийм тамирчууны хамгийн том айж өгдөг зүйл шүү дээ. Одоо бэртэл юм л шүү дээ. Ингээд нэг жижигхэн хурууга бэртээчгээд л амьсаж өмсөж чадахгүй байх амар хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Одоо нөгөө чигчүүрөө юмтайсан ч гэсэн чигчүүрөө бүх юмтай харьцдгийг мэдэрнэ шүү дээ. Тий. Тэгж мэдэрч. UFC-ийн аваргуудаас яг өөрөө ч тэнийг онцлох бай. Би одоо чамаг л онцлон да. Одоо сая гантай тоглодог. Амдад ч юм уу? Үгүй. Би одоо чама гэсээр байна. Сая нөгөө ганта тоглодог хүнд жин дээш яхаад тоглодог. Тэгээд тэр хүний одоо өөрийнх нь байгаа байдал харизм тийм ээ. Бие авч явж байгаа байдал нь хүнтэй тоглох одоо тэр тулаан дотор тэр тулааны октогон дотор гаргаж байгаа шийдвэрүүд тэгээд тэр бүх зүйлүүд нь яг л ерөөсөө эндээс юм хараарай гэсэн юм шиг л. Бүх зүйл нь зөвштэй байдаг шүү тий. Тийм шүү дээ. Сайхан босоогоос үзүүл үзчихдэг, барилдвал барилдчихдаг. Тэгээд тэр задгаа сэтгэж байгаа мэтгэж байгаа. Би одоо энэ хэлээд энэ том толгойн хэрэг байна уу? Энэ толгойгоо ажилуулахгүй бол. Тэгээд тэр дорн доторсон толгойгоо ажилуулж ижил нэг алхам илүү гიშгжиж л хүн ялна уу гэхээс 1000 сайхан бэлтгэлээ толгой ажиллахгүй хөлдөн хүн тэгээд энэ дор хөвтөд өгч шүү дээ. Тэр чинь бүр 1 секунд нэг дойлын хугацаанд л шийдвэр гаргаж үйлдэл хийхгүй бол тэгэл ялагдах байлгүй өөрөө. Ялагдах гэдэг тий. Тийм шүү дээ. Тэр чинь илүү үйлдэл хийхээс хэсвэрлэл. Тэр чигтээ бас шийдвэр гаргалт ухаан байна л да. Хурд тий. Тийм. Тэр дотор маш олон шийдвэрүүд гаргаж л байна л да. Тэгээд тэр дотор чинь би одоо тэгээд юмын сайн сураагүй ээж муу юмын төрлөө сурчдаг хүн дээ. Тэр нэг хятадтай тоглол. Балдын сан бол 5 минутаар нэг үе тоглоод дуусдаг тийм ээ. Эхний үед тэр зодтолтоод тачигнаал үзлээ. Зодтолж байгаа салсан чинь хоолон дээр тулаад ирсэн нэг амьсгаа чинь. Амьсгалчдаг юу вэ гэж ингээд багшаа цаг хийдвэ гэж асуулаа. Манай амрагч донгосоод чи наач дахиад 2 минут мярч юм чи юу вэ? Тэгэнгүүтээ надад барилдах гад хорончхаад идэг юм. Тэгэнгүүт үнтэй тэр шүүгчийнхаа торны цаана гадаа байгаа шүүгчийн хятад тамирчнараа хааж агаад торон дотор байгаа шүүгчийнхаа харах үнцгийг биеэрээ хааж агаад бээлийн завсар нь хуруугаа хийгээд барьчихж байгаа шүү дээ. Тэгээ би дотроо гээд гүнзгий 3 амьсгалах гэдэг мөч чинь 10 секунд зогсоо. Тэр зайнд дөө. Тийм шүү дээ. Тэгэд л жоохон сэргэж байгаа юм чинь. Гэх мэдчихсэн зүйлүүд юу гэсэн тэгэл толгоо боруу боловч тэгэл ажилуулаад яаж ялах уу, яаж тэр өрсөлдөгчөө тамирчнаа буулгаж авах уу гэдэг янз янзаар л үзэж байгаа юм л да. Тулааны яг өмнөх шүн яг юу бодогддог вэ? Маргааш тулаантай гэдэг орой байгаа шүү. Сая хятадтай тоглоход бол унтаагүй шүү дээ. Унтаагүй хоол идэггүй. Нойрчрахгүй хоолчрахгүй. Юу хүмүүс идээд тэнцэж тэр жим ингээд тавьсан. Жим ингээд тавиад өөдөөс харцсан кофе мод бууцсан. Би байдгүй. 2 сникерс идэл, 2 банан идэл яач гэж хүлээгээд идэв. Тэгэл тэр нэг арын өрөөнд дээрээс хүмүүс чинь гараал эхлээл орохт чинь тий. Нэг 7 тамирчны ард чинь 2 ингээл битүү үжгэж байгаа шүү. Тэгэл гараад яваал лээс хамгийн сүүлд манай содон дөрж үлдсэн. Тэгээ би өмнө гарлуу да. 2 тоглолт юм байна. Тэгсэн чинь л зүгээр. Гав ганцаараа хоос ойргол тэгэл нөгөө яач гэзэн тулааны ярил. Сөүлдүүлтчдэг тий. Тэгээд одоо тэрэн дээр бас хилаалт амар хилаад хэмээлээ стамина байхгүй мэн. Нойргоо хандж байгаа хүн хоол баг идчихэж байгаа хүн бас ямар олигтойгоор үзэхвдээ тэрэнд чинь. Одоо болдгод амар сул орсон тийшээ.
Сэтгэл зүйн амар догтлолтой, хүлээлттэй. Тийм шүү дээ. Энд чинь мэрэгжлийн холимог тулааны хүнд жинд Аз ТV тоглож जैन. Тэгээ хятад чинь хэдэн тэрбум хүнтэй гэл хэдэн сая хүнтэй байлээ. Тэгээ тэрийг төлөөлөд ирсэн хүнтэй. Би тэр торон дотор үзээгүй юм үзэгч шүү дээ. Догтлол би тэрэнд нь тэгж зохиндоо гэл нүдэн дотор гаргаад вирока хийхэд л аль хэдийн тэр торон дотор нь тойрж тулдсан тий. Хэдэн өдөр шин тулдсан тий. шүү дээ. Одоо тэр нэг мини гейм гэж зохион байгуул тэрэн дээр нь зохиож магаачаад ахаа зохиож мунгаах чинь гэсэн хүмүүс наав хөндлөнгөөс хараад үгүй шүү дээ. Тэр дотор чинь маш олон юм болдгийн байлээ гэдэг чинь биеэрээ үзээд одоо сайн анзаарвал 2 дахь тоглолтын дээр би бүтэн нойртой оноо тоглолтын нийтэн цагаас үлээ гэдэг мартсан унтаж явсан шүү дээ. Бүр юугаа цагийг мартцсан. Тийм тэгээ тулдах гээд ах чи амандаа ходоодоо тултал идсэн шингээсээс хүлээгээ сууж 5 минутын өмнө солонгостой тулах юм 5 минутын өмнө тэгвэл яг тийм зүйл болж исэн гэсэн үг. Ер нь толооны өмнө ирчил яг нөгөө бид ч автобусаараа ирээд хүлээж байгаа шүү дээ тийм. Тэгэхэд хүлээгээл байж. Тэгээд тэр хамгийн хөөрхөн нь замд юу тавьсан зураг тавьсан. Тэгэл бас л ингээл унтчаад босч ирээл толон харагдаж чинь тэнд ингээл нэрийн дуудаад гаргаад байгаа шүү дээ. Нөгөө дэлгэцэн очиж ингэж харчаал. Нөгөө Монгол манай тоглож байгаа шүү дээ. Яа наа гэл санаа зовоол гүйччихэл. Тэгэл би нэг яа ингэж энэ даа гэж бодоол яж байгаа манай итгэл яаж нахаа. Юу болж байгаа дээр нь байна л. Тэгэл дээр нь байна юу ч дээр нь байна л. Нөгөө ган төмөр маань боолгож байна. Ган төмөр боолгоод байжсэн би бас санаа зов. Яана боолго дуусчиход би ч ган төмрийн дараа гарах юм шүү дээ. Тэгэл би үзэж байгаа л ирээл бэлигээ чеклээл за ихээр ингээд хамгаалтуудаа чеклэж за би одоо гарах юм байна гэл. Итгэл ахаал яаж нахаал. Ой итгэл боолгоод байна гэдэг чи ээ хүрээ за гэл. Тэгээл ахаал үзсэн чи манай ган төмөр чи амар удаан үзсэн шүү дээ. 3 үе дуусгацсан. Тэгээд итгэл тэнцээ үлдээд байгаа юм чи. Тэгээд итгэлээр дахин ингээ гарлаа шаханд өөртөө итгэлтэй байгаа. Ямар ч асуудал байгаа юм чи гэл. Тэгэл над дээр 2 камер чи эргэж ирээл ари өрөөнд байсан. Айгуу гой нам хинч тоохгүй байсан чи гинт хүмүүс аваарал цаа ийш гараараа инээ дээр камер хайрнаас хойноос чичээл. Тэгэл Монгол дуу яваал тэгээд тэр 10,000 хүн суудсан тэр октогоны чинь тойроод октогон руу орох мэдрэмж чи би тийм олон 10,000 утгийл 1000 хүний өмнө цөөхөн тоглосон юм шүү дээ. Тэгээд тийшээ орохын орно. Одоо хүү цацж ирсэн баг. Эргээд хүмүүс намайг зарим энэ ямар клиптэй гараа гэж бодох гэхэд одоо ингээ бодоход тэр чинь клиптэй биш. Би чи эргэж хараад төвлөрөх гэж. Тэр төвлөрөл гэдэг юм чинь бас дулааны спорт тэр торон дотор ч их чухал. Би эргэж хараад монголчууд дээр хайгаад исэн гэдэг чинь би монголчууд руу хараад хамрынхаа үзүүрлөө харж л байгаа юм л да. Ингээ урт амьсгаа. Тэгэл торлуугаа эргэж хараад ороход надад ямар ч сандрал байхгүй би одоо энийг янзлна гэдээ орсон. Mindfulness гэсэн байна шүү дээ. Сэтгэлийн намар амгалаа. Тэр алх хооронд ч түмэн амт юм шүү дээ. Орилоо. Одоо сайн харуул хүмүүс гарч ирээд хүмүүстэй гар өрөө. Одоо ингээд дөнгөж ингээд тэр юунаас гарч ирэнгүүт чинь ингээд дуу яваал хүмүүстэй гар өрөөл хоёр тийм. Тэгээгүй те. Тэгээгүй. Ягаад тэгэл одоо нөгөө монголчууд бас нэг өөрсдөө ингэсэн энерги гэдэг шүү дээ. Тэгээ бүгчүүд ялангуяа бэлтгэлээ сайхан зун хангарч ирчээд би энэ гар барихтаа дээлний хараас гар барьдагтай адилхан. Би тулаанд октогонд орох гэж хүнд энерги оволцсон. Гарч ирчээд бол өстой тэрвэрлдээд үнэлсэн холбоол юм бол тэр хүчгүй амтанда гар өрөөл. Тулааны юм нь бол би яг тэгээд гарсан. Айгуу нэгт гарсан гэсэн. Би заавал хожих хэрэгтэй гэдэг сэтгэл зүйтэй байсан боловч. Бүх юм яг 100% төвлөрсөн. Ерөөсөө бүх юм загнаал алхах гэж хаана яах вэ гэдэг шүү. Манай Монгол тамирчид тэнгэр үүнийг хүсч бид биелүүлв. Энэ ямар гоё өрөө байсан бэ? Ер нь монгол хүн болгоныг тэнгэртэй те. Тийм шүү дээ. Тэнгэрээ шүү дээ. Одоо нөгөө нууц товчон дэр хүртэл байдаг шүү дээ. Тэмүүжин тэнгэрийг шүтэж ихэд л ярьдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан бид нэр тэнгэрээ эцэгхээ шүтдэг шүү дээ. Чингис хаан Хизэнбог Чингис хаан маань хүртэл бурхан алд болонд 3 хоног бясалгаж агаад 20 мянган дайныг эхлүүлдэг үстэй. Тийм шүү дээ. Тэр бүр ингээд 3 хоног ингээд тултал mindfulness хийгээд те төвлөрсөн байх гэж би бодод те. Гэхдээ 3 хоног тийм биз дээ. Ингээд бид нэр очиод 3 хоног төвлөрөөд ингээд суугвал тэр хүний төсвөр хатуужил биднэрт тусаа урсгаж үлдээсэн их орон газар шороо тийм ээ. Яг тэрнтэй адилхан шүү дээ. Инхийн цагт бид нэр дайн хийж байгаа ч гэсэндээ
Эхийн цагт амар гоё шүү дээ. Гэхдээ бид нэр яг тэнд дай хийж, тэтгэл зүйн дай хийж, 50 улсын тамирчид, 50 улсын ард иргэд энэ очиж. Бид нар ийм ир зөрөгтэй, ийм хүчтэй хүмүүс шүү гэж бас харуулж байгаа нэг талаараас бахархдаг. Тийм шүү дээ. Би унахад Монгол маань дагаад үнэ шүү дээ. Үнэнгүй ялагдчихэ гэж биш шүү дээ. Монгол ялагдлаа л гэж ярьж шүү дээ. Одоо тэр Хятад Монголын 7-0 дээр бол маш хэцүү байхгүй юу? Ер нь яаж ч утсан. Бид нар ялахгүй бол болохгүй тий. Болиг гэхэд 6-1 байхад хүртэл тэрнийг хэцүү тий. Ер нь гэхдээ тэрийг болов шүү дээ. Би ялагдчихвал намайг намаанагач мэдээгүй би. Аваржээс энтэй үзэх юм байна гэсэн. Би ямар төвшөгч магс руугаа ирж хараад багш би орлоо шүү гэсэн чинь наад руу чи би ямар чамтай орох чи орно шүү дээ. Би сайн харуул тэр бичлэгэн дээр байдаг. Багш руу амар өрөвдөлтөй харцаар ингэж харчаад. Хилээстэй би чавд манай багш чи хөнгөн тийм. Нэг хүний нөгөө авра тайп таарна гэж байдаг шүү дээ. Тийм яг л ерөөсө багштай энержи таардаг. Сая багш маань бас ажил нь болохгүй ингээд Монгол руу буцаад ирсэн. Сэтгэл зүй маань ер нь авагч гэдэг. Яг нэг бие маань тал өргөлдсөн юм шиг. Намайг илдэж төрөө багш маань эндээс тайлбарлаад идэг. Хамраа багш Монгол руу буцсан. Тэгээ ямар аз ямдоогоор гэх юм даах тулааны спорт нэг иймэрхүү байдаг. Ингээд надад ер нь тулааны спортыг заасан сатган заах маань ирээд. Нэг аав ээж гэрт ирсэн юм шиг гэдэг. өдөр чинь амар том сэтгэлийн нөмрөстэй. Тийм шүү дээ. Тэгээд одоо тулааны спортын манай Монголын тулааны спорт ер нь миний хувьд 82 гэж хардаг шүү дээ. Би одоо энэ Батгэрэл ах маань ямар их уул шиг түшигтэй хүн бэ. Одоо Монголын босоо тулааны аваар Бат Эрдэнэ гэдэг хүнтэй би анх удаага уулзлаа. Ямар уул шиг түшигтэй хүмүүс вэ. Наадам гэдэг хүн бас ямар их энтээс зөвлөж чинь би наадгаж чинь үзээ туулсан. Ахнаар ингээл Монголын бүх сайжуул ингээл бид нарыг зааж зөвлөөд нэг цул баг болгоно гэдэг чинь бидний амжилт гэдэг чинь өөр ганцхан үнэнхүүгийн би гэдэг биш. Бид гэдэг юм чи ямар хүчтэй юм бэ гэдгийг бас мэдрүүлсэн ахнаар бол. Тэгэхээр чи бид нар хинди ялагддаг. Хөө одоо тэгэл ямар ч тамирчны ард ар гэр бүл нь байна. Тэ? Нутаг ус нь байна. Улс их орн байна шүү дээ. Аль тавцан дээр гарахаас ажилтуулаад бүх зүйл нь ард нь байхад хүнд ер нь ямар ч хүнд ялагдах тийм зүй орж ирэхгүй хаа. Тийм шүү дээ. Тэндээс хүч авна гэхээс биш, шатал авна гэхээс биш тэ. Тий. Азийн авраг болсон шүү дээ. Тий. Тэгэхээр ч өмнөх одоо юунд медаль авч чадаагүй гэж шүү дээ. Тэгээд яг ингээд нөө тэр чинь энэ дээр гараад медалаа зөөхөд одоо улс орныхоо талбайг хараад яг ямар мэдрэмж авч ирсэн бэ? Ер нь сүүлийн хэдэн жилүүдэд хараагүй мэдрэмж шүү дээ. Хамгийн гайхалтай мөчн дээрээс юм. Тэгээ намайг Монголд ирэх хинч надад баяр хүргээгүй шүү дээ. Хамгийн гайхалтай Мэдээгүй гэж юу? би бас нэг талаараа солбооноос айгаа тулаан хийлээ мэлээ гэдээ бас яачгүй тэгээд нэг талаараа жоохон ноох маягтай. Facebook дээр нуугаагүй. Гэхдээ Instagram дээр манай нөгөө албаны хүмүүс маань харж идэг учраас. Гэхдээ ерөнхийдөө тэгэл Facebook дээр зарлж байна гэж бүгд нь л мэдчихсэн. Тэгээд намайг гэж надад ер нь тэгээд тухайд нэг амар баяр хүргээд нэг тийм тэгээд би ч өөр хүлээлт байгаагүй учраас тэгээд их хэсгээд өнгөрцөө. Яг миний төрс өдршил болоод өнгөрсөн гэсэн үг. Төрс өдрөөс баяр хүрэх юм уу? Төрс өдрөө яхад их хэсгээд нэг гэр бүлийнхаа Өнөөхөө ер нь хэр нийтч вэ? Ер нь одоо харьцангуй нийтж тэгээд ямар ч хүнийг нэг голоод харьцчихгүй тэгээд. Хүүхэд байхасаа нийтч. Тийм шүү дээ. Хүүхэд байхаас л ямар сайн дэл би одоо сурагч байхдаа А Б гэл хоёр ангир нь хуваагаа ачаад Б анги гэж Ад нь очиод хичээл зуухар намайг чи яваач гэдэг байсан. Тийм л хүүхэд байсан. Мэдээж одоо спорт ямар ч хүнийг бас сайн бүтээгдэхүүн төлөвшүүлээд байгаа даа л та тий. Яг өсвөр насны хүүгүүд магадгүй одоо ингээд толмотлон үзээд эсвэл одоо жудогийн тэмцээн үзээд сонирхож байгаа хүүхдүүд чи юу гэж хэлэх вэ? Одоо тэр чинь ингээд танихгүй зааланд ороод бэлтгэл хийх гэхээр нэг л эвгүй байдаг шүү. Тэ. Багш нь одоо ямар ч үе ямар ч одоо хүүхдүүдтэй бэлтгэл хийх юм. Одоо юм үл мэдэгдэх орчин байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдэд оросоо гэж зөвлөд хэлүүлээ гэж хэлв. Тэгээд ямар ч зүйлийг бас эхлүүлэхэд хэцүү байдаг шүү дээ, тий. Тэгээд очие гэсэн зааланда одоогийн үеийн хүмүүс мөр гэдэг ингээ харахад амар нээлттэй. Тэгээд сэтгэл зүй тийм одоо бүр нэг амар бүрэг хичмхий биш болцсон юм байл. Яг түүндээ яг зорьсон зүйл рүү ороод
тэр заал руу орсон тохиолдолд тэр зааланд яах гэж орж байгаа гэдгийг бас өөрийгөө тодорхойлоод тэнд магадгүй олимпиа ургуулна эсвэл би өнөөдөр эрүүл амьдрах гэж байгаа гэх зорилго өөр хүмүүс биш шүү дээ. Яг өөрийнхөө зорилгогүй хүн л ер нь заал руу орохгүй шүү дээ. Ямар нэгэн зүйл тодорхой зорилготой хувьтай байдаг шүү дээ. За тэгээд тэр заал руугаа ямар нэгэн байдлаар зорилготой орсон бол түүндээ тууштай хичээнгүү гараад гэж зөвлөмөр. Одоо юу гэдэг би нэг мэдрэмжийг хаа мэдээд байна л да. Энд тийм жимд ороод хийхээр нэг хүмүүс нэг сонь хараад байгаа ч юм шиг багш нь аль багшаас нь асуух юм ингээл хийж өгөхгүй тэгэл өөрөө нэг тэгсгээл за болио үлээ ямар тасгал хийх юм за болио үлээ гэж гарчдаг тэгэл ихний 2 3 өдөр юм байгаад тэг би ч нөөрөө хүнээс ичид санаа зовхоор асуудаг юм чинь хүнийг бас хэцүү шттэ энэ яадгийн энийг инхээр нүгэл яадгийн ингээл ингээ асуудаг юм чинь надад бол нэг жоохон одоо нэг ихний 2 3 өдөр хэцүү ингээ санагдчихсэн тэг туулбартай юм тууштай ингээд очиод гарч хүмүүс заагаад өгч бүр огт ингээд спортын мэдлэггүй ч гэдэг юм. Ханган шатны ийм хүмүүс 3 4 өдөр очичоод цаацаа надад юм заахгүй болио гэд гарчна. Тэгээд дараа нь ингээд очих наадуул чинь тоодгүй юм байл шүү дээ гэдэг юм. Тийм юмнуудыг би бас мэдэрч ийсэн болохоор тийм зүйлрөөсөө байдаг. Тэгээд асууж тэгээд зөвлөгөө авах өөрөө хичээгээд тэгээд би нэг иймэрхүү төвшөнд явж байгаа шүү. Намайг одоо ийм төвшөнд очиход туслаад өгөөрэй гэдэг юм нээлттэйгээр хэлээд өгөхөд хаан ч ямар ч багш дасгалжуулагч чи сурахгүй манай цаашаа гэхгүй шүү. Тэгэхээр та хэд маань очоод зөвлөгөөгөө аваад би нэг ийм юм хүсэж байна. Ийм зорилготой байна гэдээ өөрийгөө нээлттэйгээр хэлж байгаарэ гэж л. Гоё. Ичгүүгээр асуугаарай гэж аа. Тий. Би яг мэдэрч байгаа байхгүй. Би нэг жимд саяхан штэ нэг 4 5 жил орохгүй ингээд хөвлөлтөл хийх гэлээдэг. Хинээс нь асуухаа мэдгүй тэн чинь нэг бак том хүмүүс ингээд зогсоол төмөр өргөөлийдэг. Тэгээ асууж чадахгүй эсрэг 2 3 өдөр болж ирсэн шүү дээ. Тэгээ одоо нэг би ингээ ганц нэг хүүхдээс асуухад алайл ингээ багш нь ч тоодгүй мэл ингээ. Тэгээ явахгүй гадаа бараг сагс тоглоод ижсэн дээр юм байл. Тэгэхээр өөрөө сонирхоод хоббитоор санаа зовхгүйгээр өөрийгөө нэгээд чөлөөтэй асууж сураглаад өөрийгөө хөгжүүлээрэй л гэж байна. Ялангуяа одоо тэр нээлттэй байдал бүх зүйл дээр айгүй чухал байх шиг байна л да. Одоо юм сурахад ч тэр спортоор хичээллэхэж тэр одоо нийгмийн харилцаанд ороход ч тэр бидний үеийнхэн ч болохоор ер нь жоохон татгшоогоод өссөн тий. Ийм багшаас юм асуухаар чи наадах яага мэдэхгүй байгаа гэж загичдаг тий. Эсвэл одоо нэг тиймэрхүү байсан юм шиг санагдаад дээ. Тийм шүү дээ. Одоо ингээд одоо надад мэдрэгдэж байгаа ялгаа нь үнэхүү Black Ops тоглоод үнэхүүгийн яг сошиал платформд дэмжиж байгаа дэмжигчнэр би ингээ харуул 14-өөс нэг 21 насны хүүхдүүд намайг маш их дааж байна. Ахаа ингэдэг шүү. Ахаа би нэг ингэх гэсэн юм а гэсэн хүүхдүүд маш олон байдаг. За тэгээ энэ тэнд гудамж гэдэг юм эсвэл энэ хүрээлэн дээр гүүгээ явж байгаа. Ахаа нааш соёлоо зураг авах бол ямар гоё юм. Хүү амьдар ямар том юм бэ гэдэг юм уу. Шууд өөрийнхөө илэрхийлээд ингээ хэлж шít. За тэгээ өдөө орнуудад ингээ хараа. Мэддэг ч гэсэндээ нөгөө нэг аах ба штэ. Тэгээ зураг авах юм сан гэл. Чиг шивнэл сонсогдоод байгаа штэ. Зураг авах бол яадаг юм бол тэ. Нөгөө нэг ямар өндөр юм гэл. Ингээ одоо хотод байгаа хүүхдүүд залуучууд бол айгүй нээлттэй байгаад орнуудад байгаа дүүнэр маань арай дараахнаар байгаад нэг зураг авах бол яадаг юм бол гэл. Ингээ над сонсогдоод байгаа штэ. Өө наашир хоёул зураг авах лээ гэдэг. Өөрөө хэлж байгаа. Би өөрөө хэлж. Зураг авах наашир гэ. За тийм юм штэ. Өөрөө нэг сонсцсон юм чи. Сонсцсон тэнийг мөшөг бүрийгээд хэлдэг штэ. Би бол өстой янз хийгээгүй штэ. Энэ ахта зураг авах болж лээ. Намдар ямар том юм те мэ гэл хооронд ингээ ирж байгаа. Наашираа өрөөдөр зураг авах лээ гэ. Тэг чин бас яг тэр хүүхэднээс нь цог зураг даруулъя гэж хэлэх чинь бас юу шүү. Бас яг юм татгшоо дараахан байвал бас зориг шүү те. Харин те. Тэгээд бас нэг юм дэр хагарын өсгөө өгчөж тэгдэг. Маа эцэг өнөхүү гэдгсэн чинь манай ажидлаас гайхаад хой чи юу ягаа штэ. Нэр мөрийг асуугаад түүнд мөнд ингээд зориулж ин гэд хэлэлтэй. Чиний ганц зээ өнөхүүгээр чи таа чи яах юм гээд энэдэр амьдралдаа суралцах тэг мэдрэмжтэй байх гэдэг зүйлс маш их шаарддаг юм л. Тийм байна. Би одоо илүү сайн тулаан илүү ингээд хөгжөөд сайжрах тусам намайг одоо надаас үлгэр жишээ авах хүмүүс маш олон болох юм байлээ. Тэгээд үг үйлдэл хүртэл цэгнэхээс хэвчлээд маш олон зүйл дээр анхаарах гэдэг одоо мэдрэл юм чинь. Одоо ингээд сая Black Ops-ийн семифинал дээр Монгол Солонгос хоёр тулж ийн. Эндээс 7 сая 12-нд явахад хин тоосон ч тоогч наадан болцсон. Хэдэн залуучууд тань
нандахын заал руу явахын буудласаа цаг 30 минут бахаад буцаа явахын тулд 3 цаг явуулсан. Бид эдийн тэнд бэлтгэл хийгээд хилээ онжуулж байгаа гэж мэддэггүй шүү дээ. Тэгэнгүүт Black Comedy official хаягн дээрээс YouTube дээрээс 2 Монгол хоорондоо П уншаад хэрэлжээ. Өглөө босоо зүгээр мянган зураас мянган комент. Тэгэхэж та Солонгост байгаа. Бид 7 сарын 12-нд очсон. Бид жингээ хасаад байж байгаа шүү дээ. Тэгэхэд л зүгээр над руу зүгээр сошиалар бам гэж орж ирж байгаа. Тэгээд над дугаас анх хятадтай тулалтаад буугаад ирсэн чинь би бол дотроо хожичод байгаа шүү дээ. Хожицаахаа ингээл. Тэгсэн чинь нандах нэг нааш ирэхэд дууж. Яасаахаа гэдгсэн чинь. Хиндөө ойрын хугацаанд жоохон Facebook рүү ороод тэгээд үзэгдэх шаардлага байхгүй ш. Хүмүүсийн комент чат матыг сонир биш шүү гэдэг чинь. Бүр буугаал ирэхэд. Тий, буугаад ирэхэд яасаахаа гэдэг лээ. Тэгсэн чинь өө ханд бас нэг тэгээд нэг иймэрхэн байдгийн шүү. Тэгээд тэрэнд нэг устгал дээр унаад яваа чи гэдэг чинь. Ямар юм яриад байгаа юм болоо гэ. Чи одоо Давид Дэмсчүүний одоо туршлага явж байна. Сошиал гэдэг юм чи хүчтэй шахахын дүүгээл намайг чи тэгэхээр би бүр шокороод байгаа юм чи. Ямар юм яриад байгаа юм болоо. Шууд амар тэр доор нь уцаа ингэж гарангууд үзсэн чинь. Гэл намайг ч нөгөө уулсны зурагтай хамар чи чадвар орж байна. Бүлэц. Тэгэхээр нэг 10 минутанд гайхах гэвэл би хожицсан багт намайг яагаад ингэж байгаа юм болоо. Тэгээ сүүл рүүгээ нэг маргаас даргааш нь энэ ингэж л байдаг юм байна гээл. Надаа хүнд тусахгүй ч гэсэндээ миний эргэн тойронд байдаг миний аав ээж хүмүүсээс байгаа шүү дээ. Харчаад надаас илүү эмзэглэж байгаа юм чинь. Тэр зүйл надад амар хэцүү санагдсан. Тэрнээс одоо юу гэдгийг сошиал платформыг мэдэхгүй шүү дээ. Тэгэл ашиглаж байгаа бүгд нийтээрээ л ашиглаж байгаа. Миний зорилго шал өөр юм байна гэсэн. Энд чинь амьдралд нэгт амьдралд маань хэрэгтэй гэж үзэж байгаа. Яагаад заавал одоо юу гэдгийг чи ийм харахгүйгээр зүгээр л тулааны хийгээл чимээгүй айл та. Байж болох шүү дээ. Миний яг чимээгүүд нэг тулалдаал ялаад нэг чимээгүй байгаа тийм тий. Өөр зам байж шүү дээ. Тэгэл чимээгүй байгаа. Нэгт одоогийн орчин цагийн одоо холимогдлаа маань хүн хэр их татаж байна. Энэ хүн сошиал орчинд ер нь ямар байр суурьтай байгаа юм бэ гэдэг зүйл. За түүнийгээ дагаад одоо fight money-г харж штэ. Тийм шүү дээ. Хэдэн дөрөвний санал тавьж болох юм тийм ээ. Хабиб Конор хоёрын тулаан болоход Конор ялагдж байгаа хэрнээ илүү цэл авч байгаа шүү дээ. Яг түүнтэй адилхан. За нөгөөх хоёр дахь мессеж нь би юу гэж бодсон бэ гэхээр холимогдлааны тамирчид ийм бэлтгэл хийдэг юм байна. Тийм ээ. Ийм сэтгэл зүйн дарамттай байдаг юм байна. Ийм давуу талтай байдаг юм байна. Тэр торон дотор ороод торон дотор л хүмүүс гараад яг ийм прайм үедээ гоё зодолтоод байна гэж юм тий. Өмнөх үед нь уналт нь ямар байдгийг, арын өрөөнд нь юу болдгийг, тамирчид юу ярьдгийг гэдгийг бас. Тэгээд тамирчин босноор юу даваа талтай юм гэдгийг бас өөрийнхөө хуудасараас дамжуулаад хүмүүст нэг иймэрхүү байдгийг шүү дээ гэдэг нэгс үзүүлэх зорилготой байсан болохоор анх тэгж нээжсэн. Одоо л тэр зүйлийнхаа хажуугаар одоо надад хэрэгтэй хүмүүс маань надаас авж байгаа зүйлс нь зүгээр л дагагчуд. Тэр зүйлсийнхаа дагуулад би ч амьдарч байгаа шүү дээ. Надад мөнгө хэрэгтэй тийм ээ. Дахиад надад бас сошиал эзлэх байр суурь манад надад хэрэгтэй учраас тийм ашиглаж хэрэгэлдэг шүү. Одоо бусад одоо бүлдэх ч юм уу янз юм дөрөл сэтгэлээр нэг унаад идэггүй. За тэг гэр бүлийн хүрээнд мэддэг хүмүүс маань л эмзэглэдэг шүү. Би ч аав ээжтэй ах эгчтэй дүүдтэй шүү. Тийм ээ. Бид ихтэй гайхаад идэв. Одоо ингээд зүгээр аж амьдрал нь ингээд өдөр тутмын амьдрал нь хэвийн өрнөж байгаа хүн зүгээр байгаа тэр хүний доор ингэж хорццох ямар хэрэг байд юм бол энэ бид нийтээрээ жоохон сэтгэл зүйв жоохон эмзэг болцсон байна уу? Эсвэл заавал тэр сошиал одоо тийм трол аккаунттай байж байгаа тэрүүгээрээ ингэж хүн амьтныг гондоож тэ одоо хэлэхгүй муухай үсийг харааж одоо тэгж кап авдаг тийм болчоо бүр эсрэгээрээ энэ яг бидний сошиал тэр чигтээ аюу сөрөг хүмүүсээр дүүрэн байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Аз болоход энийг бүгдээрээ тийм бишээ гэж боддог хүмүүс нь арай их юм да. Ер нь бол яг хөө тэгээд миний хувьд над руу тавьшилж над руу ингэж байгаа хүмүүс төр л нэг ч гэсэндээ хүн уураа гаргаад тайвширч штэ тий. Муу та ингэж хэлжүүл энэ ёо нэг за нэг сайхан болчлоо гэдэг. Ингэж ивэл бол одоо би бол над бол наалдаад би нэг дэрэнд нь шаналаад ах юм надад бол байхгүй. Зүгээр нийт нийгмээрээ ингэж ярих юм бол зүгээр бид нэр хойч үедээ юу үлдээ гэдэг наалагддаг сайн шүү. Аав ээж нь муу яхаар ингэдэг энэ юм чинь хүүхд нь хараад яг л дараагийн төвшөнд бид нэр хойр өвөр хойчтой яв үлдээж байгаа вэ гэдгээ бодоо сойл гэж үздэг. Сошиал ч гэсэн бид нар соёлтой байцгаая тий. Ялангуяа
заавал хор засаж байгаа нэг удаа шүлсээ залгээд өнччихвэл дөө. Тэгээд бас дэрдэг юм билүү яаж мэдлээ. Нэг удаа хүнд чадахгүй байсан чинь миний дараагийн удаа хичээгээд нэг урмын үг харилчих. Тэр хүүхд сэтгэл зүгээр хүмүүн хүүхд байлаа гэхэд тэр комментиг хараад тэрнээс урам зориг аваад хичээх юм билүү. Дээ шүү дээ. Ганцхан сайн хүнийг бүр бүтэн тийжээд дээ шүү дээ. Тийм. Магадгүй тэр үед тэр хүн надад тэгж хэлгээд би тэрнээс ч тэрнийг мартаагүй гэдэг ийм хүний амьдралын тийм нандин дурсамжууд болж үлддэг шүү. Тэгээ бид нар бие биендээ баярлаа гэлж хэр яага болдгоо юм бол. Тэ. Зарим хүмүүс ч бүр баярлаа гэж хэлэхээсээ жоохон ичээдд юм билээ шүү дээ. Тийм. Тийм ч төрлийн юм байна. Зарим бүр сайн байна уу гэхээр ингээд дуурдгүй те. Тэгээ нэг талаараас нөгөө талын хүмүүс чи яагаад дуурдгүй гэж байгаа шиг тий. Ер нь нэг үнцхийг муугаар нь ингээ харчих юм бол тэр үнцх тэр чигтэл муугаар. Тийм ээ. Ядаж идүүлээ. Сайн муугаар нашуугаад явъя. Нэгэндээ хайрладаг харин тий. Халамжтай байя. Тэгэхгүй бол Монгол улс болохгүй байх сүд бүтчихгүй байх одоо сүржийн баларч ийн энэ ингэж тэгж ийн гэдэг бол нийгмээрээ ярьсараа байгаа эдийн цаг хугацаанд хэр утаа ярих вэ? Сайхан зүйлсүүдийг бас нэгэндээ хэлж ярьж байгаа хоорондоо тийм ээ. Гоё баярлалаа хэлчихье. Найздаа хайртайгаа хэлчихье тий. Тийм шүү дээ. Сайн байна уу? Сайхан цэсэж байна уу? Сайхан наадуу гэдгээ хэлчихье. Би бол тэгж боддیں۔ Монголчууд аль эртнээсээ бид нар амны аюу тийм одоо ардын аман зохиол гэдэг шиг бид нар амаараа маш их зүйлийг авж өгж тэрнээсээ тэжигж идэг юм амны бэлэгтэй ард түмэн байх гэж би боддог байхгүй. Тийм шүү дээ. Хүн муухай юм яриа л байвал тэр хүний амьдрал мэдхгүй. Яг тэр амнаас гарч байгаа үгнийхээ энергиэр л явах бах. Сайхан талархаад сайхан өрөөгөөд явал одоо өөрөө бол тэгж штт би нэг ч юм үнтэй тардгүй тэр миний азаа гэж штт. Чи бас сайн юм ярьдаг хүн байгаа байхгүй юу? Төрлөн. Хэрвээ чи хүн муулаад те одоо ингэжсэн бол тэрнийхээ дагуу хүмүүстэй таарах ч гэсэн билээ. Бид нар мэдэхгүй штт тийм үстэй амьдрал юу тохиолдохыг. Өөрөө ч явдаг хэр их одоо сүг бишрэл байна уу? Байлгүй яах вэ? Одоо юу гэдгийг би хоёр гартаа өөрийнхөө хоёр гартаа итгэдэг. Аав ээжтэй итгэдэг. За тэгэхээр тэнгэртэй итгэдэг. Намайг одоо энэ тэнд явах хоёр гарлуугаа хараад байгаа юм чи муслим үү гэж асуудаг. Сүг бишрэл дээр би заавал муслим буддаа ч гэдэг юм уу. Тийм байх шаардлагагүй. Хүнд нэг итгэл амжилт бас байх хэрэгцээтэй байна шүү. Тийм шүү дээ. Тэгжиж илүү үр дүнтэй, хүчтэй. Хүнд өөрийн гэсэн бас сүг бишрэл байлгүй яах вэ? Гэхдээ миний хувьд миний зүгээр хардаг үнцэг. Энэ амьдралыг өнөхөө өөрөө бүтээн. Бүтээхэд бол өнөхөө хоёр гараараа бүтээж байгаа шүү. Чи энэ хоёр гараараа бүх зүйлийг хийн шүү гэж. Ерөнхийдөө тэр хэлцэл рүү сүсгэлдэг гэх юм уу? Чи хоёр гараараа бүтээж байгаа шүү. Чи одоо тайван байгаар мундаг байгаа шүү гэдэг өөрөө өөртөө ярилцаж. Өөрөө өөртөө итгэдэг. Бидэрт яг цаанаас яг итгэх ёстой зүйлс байна л да. Эцэг эхийн хайрын төсчүүд амьдрал хэцүү байна гэж хэлэх бол сонь те. Миний эцэг их сонсох ёсгүй те. Тэгж бодоод идэв байхгүй зөвөр. Эсвэл бид нар одоо энэ сэтгэл зүйн одоо энэ эмзэг байдлыг зөвөр одоо давж туулах арга хэлбэрүүдийг эсвэл хайх хэрэгтэй болов уу гэж зөвөр одоо ингээл нийгмээс харахад ингээл хэцүү байна гэдэг үгс бас олон болж шүү. Тэгэхээр бид нар ядаж дотоод мөн чанартай яг өөртөөгөө илүү сайн ярилцаад миний одоо алдаа юунд байна вэ гэдгийг өөрөөсөө өөртөөгөө ярилцаад бас нэг өөртөөгөө ярилцахаар бас нэг хариу гардаг шүү те. Тийм шүү дээ. Яг нэг тунгаагаа суухаар бас нэрээ би тэгчтэй гэсэн юм зүйлс гардаг шүү. Тийм шүү дээ. Тэрнийгээ ядаж арай жоохон өөрчилж болохгүй бол те. Тэгэхгүй бол бид нар нийтээрээ бас энэ сэтгэл зүйв жоохон эмзэг байх гэдэг юм болов уу гэж зүгээр айх юм. Яг эмзэг гэхээс л угаасаа нийт биднэрт байгаа зүйлс нь яг бодит нөхцөл байдал дээр бид яг ингэ байж байгаа шиг бас байхгүй шүү дээ. Тийм тийм. Амьдрал алган дээр тавихад өөр шүү дээ. Сошиалар харагддаг шиг бол биш л байгаа тань л да. Тэгэхээр бид нар бас яг энэ яриан дээр бол ингээл алган дээр тавихад амьдрал өөршүүл гэж хэлмээр тийм. Монгол дулаанчдын одоо нөгөө нэг онцлог юм байгаасаа ийм одоо ингэж бидрийг дэлхий хараасаа гэж хэлж штэ. Өөрөөр хэлбэл яг ингээд UFC-д ингээд орцсон бай гэж зүгээр ингээд төсөөлөө зэ. Тэгвэл хамгийн ихний толгойн хэнтэй хийх вэ? Тэнтэй бас нэг шатцаа үзчихмээр байдаг шүү гэсэн нэг юм бодол байдаг шүү хүний. Би одоо ганц мөрөөддөг хүн сая
цагаан орны тэр тоглодог Кан гэдэг залуутай тэрэнд 16 оз өмсгөж чад үзмэр. Яг үгүй мяа байж болно шүү дээ би. Би тэгээд сурч одоо хөгжин шүү дээ. Тэр дэлхийн амьтантай тэр дэлхийн хүн яаж өөрийгөө бүтээсэн юм бэ? Хүн шүү дээ тэр чинь. Бүтээгдэхтэй хүн бохгүй. Тэгээд би ч гэсэн адилхан хүн. Гэхдээ тэр хэмжээнд нь хүрэхгүй байж болно шүү дээ. Гэхдээ би тэр хүнтэй өөрийнхөө хүсэж мөрөөдсөн зүйлээрээ өөрийнх нь яг бүтээсэн биетэй нь би тэр ноён оргилд нь хүнтэй үзнэ гэдэг маань бас хүсэл мөрөөдөл юм аа нэг шүү дээ. Би Ганыг сонгох тэр Францын. Цагаан ордны ивент бас амар боллоо тий. Тэглээ тэр шоу entertainment нь ямар гоё юм бэ тий. Тэндээс авах зүйл маш олон байлаа. Хөндлөнгөө сархад гаднаас сархад юм байдаг юм шиг. Би одоо өмнө хичээлэл биелдэг. Би юу хэвшиг үзэх дургүй. Үздэгч байгаагүй гэж ярьдаг гэсэн. За тэгэл одоо хүмүүст юу хэвшигээ үзчихэд юу хэвшигийн тамирчдаг голдог хүмүүс биднийг хараад инээд нүрх байлгүй дээ гэж үздэг гэсэн. Тэгэхэд одоо яг биеэрээ биелийг өмсө тэр торон дотор ороход тэр дотроос авах юм амар их байдаг юм бэ. Хаана яаж гисгээд яаж ингэж хойрлаад юмнуудаа зохицуулаад техник нь хаана ингэж гараад гэдгийг ингээ харах детальчилж өөртөө суулгах гэдэг юмнуудыг хүртэл хардаг болсондоо бас баяртай байна. Тэрнээс тийм шүү дээ. Би өнөөдөр 2 гартаа бэйли өмсч үзег хүнтэй 5 минут тэгэл 2 минут бэйли өмсч гар зөрүүлж үзег хүн тэр дотор болж байгаа зовлон хинж ойлгохгүй. Би биеэрээ орж үзээд 15 минут нь үзээд ийм болдгийм байна. Ийм юм үзээд дэлхийн төвчний юмыг үзээд тэндээс нь өөртөө хэрэгцээ тийм олж авна гэдэг юмыг ойлгож байна гэдэг нь би бол маш их зүйлийг сая бол олж авсан байна. Мэдээж энэ чинь мэрэгжлийн холбогдлоо. Энэ чинь бүр тоглоом биш байгаа шүү дээ. Харах нэг өөр. Яг орчинд нь орох бол бүр тис өөр зүйл тий. Тэрөлөө гэхэд одоо яг тэмцээний өмнөх бэлтгэлийг давж гарах хүмүүс хэрэг бол чин асгаас ахуулаад одоо энэ чинь хүчний бэлтгэл нойр хоолой зөв хуваарлах тэр сахилгаат тий бүх зуршлаа одоо ингээд төвчих. Энэ нь бол бүр тэр чигтээ тэсэр хатаажил одоо яг хов хүний бүр өөрт одоо байгаагаас байхгүй хүртэл гаргаж өгөх л зүйл байгаа юм шиг харагдаад байгаа юм л да. Тийм шүү дээ. Одоо бидний хийж бүтээсэн саяны одоо ингээд дэлхийн хар цомын төлөөх 200 сая вооны төлөөх тоглолт ингээд тулаан боллоо гэл тий. Тэр зүйлд хүрэхийн тулд бидний ямар хичээл зүтгэл бидэнд ямар их одоо асуудал тулгарч байгаа. Тэр дүүнер маань яаж жингээ хасж байгаа 18 ил 20 ил тоглоом биш шүү дээ. Нүдэн дээр жижигрээл тэн тухайн үед ууртай ааштай янз янзын болох тийм шүү дээ. Нэг өдөр хүн хоол идэхгүй хүн ямар зан харж байгаа юм. Тэгэхэд маш олон өдөр тэгээд маш олон килограммыг хасаад тэр зэрэгтэй ингээд сэтгэл зүгээ барай зогсож байгаа дүүнерээр бол багийнхаа хамт бол маш их бахархдаг тэднэр. Би бол яах вэ тэгээд нэг заахан хажууд нь идээл жинтэй хүрхгүйгээл тэнэг юмэрэл явж байгаа юм шүү. Яаж их хитгүү гэдэг. Яаж нэг 2-3 кг үзээд нэг 104 5-та зогсчихгүйгээл зогсож идэв юм шүү дээ. Нэг сэтгэлийн дарамт мөн байхгүй. Тэгээд өглөө босол жингээ хасаа кардио заавал хийхгүй болохгүй. Би тэгэхэд нүд болтол гэж болж байгаа. Подкастын маань өндөрлөх цаг хугацаа төгсөн байна. Тэгээд юун төрөнд бас урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн. Тэ одоо Black Combat Албаны одоо Монгол одоо энэ ямар нэртэй хар цомын төлөөх 8 орны дэлхийн цом байхгүй юу? Тийм 8 орны дэлхийн цомын төлөө өрсөлдөж байгаа Монгол багийн гишүүн өнөхүү танд бас талархлаа. Урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн талархлаа. Дээрээс нь Монгол тамирчид бол угаасаа ялан дийлэгчд байх болно. Тэ тэнгэр бидний дээр байгаа Монгол хүн болгон тэнгэртэй та хэдийн маань ялт болгон Монголын ард түмний бүр тэр сэтгэл зүрхийг давталуулсан агуу ялт байх болно. Тэгээд амжилт хүсэж байгаа шүү. За намайг үрж бас нэрслэхэнд оруулсанд танай хамт бол маш их баярлалаа. За тэгээд нөгөө хэлж амжаагүй байсныг хэдэн хүмүүст бас баярлсан талархсан илэрхийлж яа. Тэгээд манай хэд сонсч ивэл би одоо нөгөө спорт орооныхоо хэдэд маш их баярлалаа гэж хэлээ тийм ээ. Би тэнд ганцаараа үлдэх гээд жоохон игзэгтэй үед отхон заяах юм ингээд хамт олноосоо ингээд явуулаад тэгээ миний хажууд уул шиг төшгтэн хүн ингээд байлгаж байна гэдэг нь миний сэтгэл зүй тэр үед бас ямар байсан тийм ээ. Тэр зүйлдэд нь одоо спорт орооны хамт бол маш их баярлалаа. За тэгээд мэдээж тамирчууны ард одоо мэдээж
санхүүгээр тий тамирчин хүний хэрэглээ, мэрэгжлийн тамирчин хүн хэрэглээ бусад юмнуудыг ямар ч асуудалгүйгээр за ингээд ийм болж шүү ингээрэй гэж хэлдэг. Ганц зэрэг хатаас баярлаа гэж хэлмээр. За тэгээд бусд нь бол одоо тэгээд миний сэтгэл зүрхэнд байж идэг хайртай хүмүүс байгаа учраас бүрүүлж баярлаа, хайртай шүү гэж хэлдэг. Тэгээд гэр бүлийнхандаа, нутаг усныхаа бүх хүмүүстээ намайг дэмждэг. Түүнэртээ хүртэл би хичээнэ, илүү гоё, илүү тансаг, илүү гоё тулаан үзүүлнэ гэж та нартай хэлмээр байна. Бүгдэнд нь хайртай шүү, баярлаа. Бас өнөөхөдөө бас олон гоё залуусыг гоё урам зориор хөтлөөсөө гэж хүсэж байгаа шүү. За баярлаа. Хүүхдийн гэр подкаст маань энэ түрээд өндөрлөж байна. Хамтдаа байж одоо бид хоёрын яриаг чих тавин сонссон сонсогч та бүхэндээ баярлалаа. Бид бүхний албан ёсны хуудасуудыг дааж бид бүхний хүргэж байгаа подкаст болон мэдээллийг цаг алдалгүй хүлээн аваарай гэж хүсье. Хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа.